Тэр ч нөгөө нэг мах цах тэр бүх юм яах юм зүгээр ингээ өнгөрүүл хайж штт. Ганцхан иврийг аваад. Тэгэхээр энэ дээр нэг гөрөөчин анч удам дамжсан мундаг гөрөөч ч юм бол асар ёс зүйтэй хүмүүс байхгүй. Байгаль дэлхийг хамгаалдаг. Жимхэн одоо тухайн одоо анчид гөрөөч байгаль хамгаалагч таахгүй. Хулгайн анчдыг яадаг. Тэгээ янз бүрийн байгаль хог шороо новшоо хогийн цэвэрлээ явж яадаг овооныхоо жинхэнэ одоо байгалийн эртний байгаль хамгаалдаг гөрөөчтэй хэл. Яг хав дайг сэвлэг үргэ гэдэг чинь яг онгон хамгийн анхны онгон сэвлэгийг үргээх өдрөө харж сэвлэгээ үргээх өдрөө хардаг хамгийн чухал. Үс засуулахад бол яг хав бүр айхтар өдөр судар харах тийм ч чухал биш. Одоо Монгол төвчөө хүн нэрийн тогс өдөө нэр хугарахаар яс хугар гэж байна шүү дээ. Тэгээ нэрээ хичээдэг ард түмэн байхгүй. Анх аав ээжнийх баярлсан юм чи анх баяр гэж төгчөө. Ийм харт таамгаар ингээд дур зороор өгөх юм бол хүүхдэд хорлож байгаа та аюултай. Одоо сүнсэнд даруулаа гэж хүмүүс их надаас асуудаг. Өөрөө ч хүмүүс би босч чадахгүй ингээд зүүдэн дундаа даруулаад наадыг дээрээс дараад байсан ингээд. Энэ өөрөө дарагч дон гэж тусдаа донгийн хорлол байдаг. Энийг унтж байгаа хүнийг зүүдэн дарж ингээд багал зүрийн боогоод босгоо босч чадахгүй тийм байдалд оруулдаг дарагч дон гэж байдаг. Энэ бол сүнс биш донгийн хорлол байхгүй. Хүнээс асуух үхлээс чи айн вөхөр хүн болгол айн штэ. Яагаад тэгэхээр би ганцаараа явна. Би яг өвхүйдээ өвдөх үү, маш өвдөл мэдэрх үү. Би юу юутай учрах бол яах бол ийх бол ч маш айц төгшөртэй. Мэдхгүй юм болгоноос хүн чи айж дайс хинжээдэг. Уншаад ойлгочих юм бол чи айх юм ерөөсөө байхгүй. Чи сүнс төрлөө аваад бие зөгцийг орхиол дараагийн төрлөө шилжил явна. Тэгээ энийг ойлгоод мэдчихэл юм бол бид өглөө өдөрдөх боломжтой болж байгаа. Өдрийн мэнд үзэгчтэй Элтгэн подкастын ээлж нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Бид үзэгчдийн хүсэлтээр буюу бидний албан ёсны пэйж хуудас руу хүсэлт явуулсны үндсэн дээр Ухаан Заяа багшигаа дахин урьж оролцуулж байна. За 40 өнөөдрийн мэндийг хүргэе. За өрчн бол үзэгчдийнхээ өнөөдрийн амар гамаг алтгая. Тэгээд таны нөгөө өмнөх ярианаас ад том болоод өвлийн хүрээний талаар хүмүүс үргэлжлүүлж яриад өгөөч гэдэг хүсэлт маш их ирсэн байна. Дээрээс нь одоо нэг миний гаргасан алдаа нь таны номын талаар хүмүүс их сонирхсон юм билээ. Та бас өөрөө ярих гад тэрийг нь би яриг тасалдуулаад асуудаг явуулсан юм билээ. Тэгэхээр таны номын талаар бас дэлгэрүүлж ярих гэж бодож байна. Тэгэд эхний ээлжинд бол хоёулаа нэг хүмүүсийн игдүүцлийг хүргэснийг сэдвийг ярьсан. Тэр нь юу байсан бэ гэхэлэр лусыг бид шүтэх ёсгүй гэдэг ярьсан байна. Тэгмээд энэ дээр бас нэг жоохон тайлбар их шаардлага үүсэ. Яг лусыг шүтэх ёсгүй юм уу? Лус авдаг маань яг юу байгаад бид нэг яг ямрыг болохгүй, ямрыг болох юм те? Энэ талаар жоохон дэлгэрүүлээ тайлбар хийчихье гэж бодлоо. Тий. Тэр би өөртөөс холбогдоход ярьж амжихгүй гадагш яваад амжаагүй. Лусыг шүтэж болохгүй гэж шууд гарч өгөөд явцсан байсан. Тэр бол жоохон буруу. Лусыг нийтдээ шүтэж болохгүй гэнээр лог гэх маш том алдаа гарч ирж байгаа. Лус дотор ч нэг Луванжил бол Лусын хаан гэд байж байгаа. Лусын 8 амийн хаадууд гэж байгаа. Тэгэхээр Лусын хаан Луванжил бүртгэл бол бид шүтэх ёстой авралууд дуулна. Гол энэ дээр шүтэх биш. Миний гол нэг нь ярьсан юм болохоор лусад одоо овоонд юм уу те удхан модонд савдаг янз бүрийн лус оршицсон овоонд бол алгаа хавсарч мөргөж залбирч болохгүй л гэж би хэлсэн. Сунж мөргөж болохгүй тэгвэл буйнаа барна гэж. Түүнээс шүтэж болохгүй гэж багш нь бол ерөөсөө яриаггүй. Тэгэхээр энэ дээр залбирч болохгүй гэдэг шүтэж болохгүй гэж юм шиг утга их ойролцоо сонсогдоод тэнгууд зарим хүмүүс нэх би хаас халтаарсан. Би гадагш явцсан байсан болохоор яагаагүй саяараа харахад бол лусыг шүтэж болохгүй гэдэг чинь үгс үгүй гэж өөрөөсөө Монгол түмч ерөөсөө уул ус хангаа дэлхий лус савдгаа шүтэн дээдэл цай сүний дээж өргөж ирсэн юм агуу арт түм шүү дээ. Тэгэхээр лусын хаан Луван жалбуу гэдэг одоо бурхан байгаа. Тэгээ тэрэндээ бид нүс мөргөж одоо шүтэж одоо ингэж аврал одож удмын хараал лусыг яагаад шүтээд байгаа юм? Яагаад зарим шүтэж залбирч мөргөж сунж мөргөж болохгүй л гэж байгаа. Яг тэгвэл игэл лусууд маань хүнээс доод зай надгуусны төрөлдө багцдаг амттай л да. Игэл лусууд маань лус чин дотроо бол 8 лусын хаадууд зүг болгонд оршдог. Лус биднээс лусыг зөвхөн усанд оршдог л гэсэн өрсөл ойлгохтой бод. Лус чин болохоор уул хаад чулуу хот балгад гэр суурин бүх газар лусууд зүг болгонд оршиж байгаа. Лусын 8 аймаг гэж байна. Тэгээ лус бол хэдэн мянгаараа оршиж байгаа. Дотроо лусын хаад, ноёд, зарц, түшмэд, боол гэж хэдэн мянгаараа. Тэгэхээр гол нь лус гэдэг маань нүднээ үл үзэгдэгч энэ сав ертөнцид
сав шим ертөнц гэж байгаа. Энэ шим сав ертөнц гэдэг маань дэлхийн үед уул ус байгаль дэлхийлж. Эндээ шүтэж орж байгаа хүн төрөлхтнийгээд ан амьтад бүгдэг бол шим ертөнц гэж байгаа. Шим ертөнцтэй живж оршдог нүдний усан нүдэнд үл харагддаг гэдэг хий бод амьтдаг байгаа байхгүй. Лус маань. Тэгэхээр лусын 8 аймаг, лусын 8 хаадууд гэн. Тэгээд зүг болгон лусын орсон орнууд бол байгаа. Хаасаг орсч байна. Тэгэхээр лусыг биднес хүндлэн дээдэж одоо лусын одоо Луван жалбог лусын гой хаадаг бол шүтэх ёстой. Лустаа биднес залбирч мөргөж одоо ингэж одоо юу аваа мовоо утган модонд орсон савдаг мавдаг энэ сунж мөргөж болохгүй гэдэг. Одоо лус одоо тийм овоонд одоо юунд одоо ганц модонд бол зүгээр сайхан цай сүүний дээжээ өргөөл аврал одуулаад эгэл усуудад бол хүндлэж бишрээд одоо дээдлэл явна. Түнс бол залбирч мөргөж болохгүй. Түнсээ шүтэж бол болно. Шүтэж биднээс лусын бомба дахилга болдог. Одоо лусын айхтар хатуу заслын ном лусын асуудалд бол яагаад өртөөд байна гэхээр биднээс одоо онгон уул хайрхан шүтэн хайрханы модыг хуглах нандин булаг аршааныг бол хутгаж одоо болонгортуулах тэр онгон хайрхан модны одоо цэцэг урамлыг түүх газрын түнхэж одоо алт эрдэнэсийн авахын тулд уулаа гэдэг талхалж хайж гин. Ингэснээс лус бол төгсөрч байгаа. Лус бол асар хүчтэй. Ирээд туйлга маш хүчтэй амтан шүү дээ. Тэгэд лусын одоо лус догшорхоор юу болох нэг айхтар томоо тахал одоо янз бүрийн тахал өвчин янз бүрийн одоо яр шарах хорт хавдар лусын нян гэдэг одоо айхтар тэгээд гаан зуд цурхан болно гэж одоо үзэж байгаа юм л да. Бэлэгдлэн тэгж үзэж идэг. Тэгэхээр лусыг байхгүй юмаа гэж үзэх юм бол биднээс усны ихэнд ч юм уу те одоо галын тэнгэрэж гал амьгүй юмаа гэж үзээ гал руу биднээс хумс сонгон сармс бохир бузар оруулахад л маргааш нь яр шарах шаваал эхэлж байгаа. Усан дотор юу ч байхгүй ус бол амьгүй юмаа гэж бодъё л доо. Хар ухаанаар. Гэтэл тэгэл тэгж бодол булгийн ихэнд одоо махны шүүс, улааны шүүс, хог новш муу мохо бузар булаага булгийн ихэнд ариу аршаа маршаанд хийлээхэд маргааш нөгөө төрөсөл яр шарах шаваал би хавд бол халуураад эхэлж. Тэгэхээр энэ маань тэр ус гэдэг бол амьтай гэдэг нь батлагдчихж байгаа. Гал гэдэг мэйл галын тэнгэр амьд учраас яагаад гал руу ариун бус зүйхээр би эргээд миний бие өвж халуураад яр шар шаваад би хавдад байна. Эмчид үзүүлэхээр бодтой вирус бодтой шалтгаан бол байхгүй. Тэгэд над дээр ирж байсан зөндөө төл байл. Тэнгүүд эргэнгүүт нь яг тэр гол усыг буцартаасан дээр дошгон одоо нандин булаг шанд усанд азар бузар оруулснаа хилж гин. Тэр газар нь одоо ингээд мөргөөл залбираал тэн дээр балин дахил өргөөл дахиж хизээч би гол усанд бузар азар хийхгүй гэж. Тэгэл усын заслын одоо нандин өвдөс номнуудаа уншуулахад зүгөрлөж байгаа. Энэ ч нэг хүн гэдэг ч өөрөө тэр лусын байгальтайгаа шүтэлцээтэй холбоотой. Одоо лусын тухай гаргасан биднээс эртнээс Монгол ард түмшин байгаль ихтлэг амьтаа болгон сүнс оршин амьгүй болгон харсан тэнгэр эздүүд байна гэж үзэж идэг. Энэ уялдаа ч ингээд шүтэлцээтэй ингээд хоорондоо яваад ирчихэж байгаа байхгүй. Хамт төрсөн тэнгэрж үеийн одоо хамт төрсөн чөтгөрж үеийн хамт төрсөн одоо лаа тэнгэрээ биднээс андуураад л одоо хамт төрсөн говийн лагаа биднээс мэдхгүй дойротуулаад тэнгэр гэдэг зүйл нь хайчглан болоод тэр хүн бол ямар ч одоо ажил үүс бүх юм бүтэмжгүй өвчин хаван ороосон зүгээр л одоо тийм нэг тийм амьг болчихж байгаа. Яг харсан тэнгэр нь хүчтэй байж биднээс энэ тэнгэртэй хүү байна. За энэ тангар нивээсэн мундаг хүн юм байна. Энэ их тэнгэртэй хүү юм да гэж манайхаас. Тэгэхээр уруудаараа явж байгаа ажил үүсэн бүтэмжгүй өвчин хаван яриад байгаа нэг бол тэнгэр нь хийсэн хүн гэж ярьж байна. Чи тэнгэр нь хийсэн хүн байна. Ямар тэнгэрийн тухай ярьж чинь говийн лаа гэж байна, хамт төрсэн тэнгэрүүд гэж байна. Дээрсээ биднээсээс өндөргийн зан узраас чинь одоо айлцсан шүү дээ. Халах монголчууд Монгол даяараа говийн лаа буюу заягч 5 тэнгэр үү эзэн за энэ 5 тэнгэрээ шүтэн дээдэлж явах юм бол ториотох нь үнс байхгүй маа. Тэгэхээр ч хүний бие дээр толгойдор юлхаа буюу төрсөн орон нутгийн тэнгэр, баруун мөрөндөө даалхаа буюу сүлтэн тэнгэр буюу хямрын тэнгэр, зүрхний харалдаа сурглаа буюу амин тэнгэр, баруун сугнаарда поолаа буюу одоо эрийн тэнгэр буюу эцгийн тэнгэр, зүүн сугнаарда моолаа буюу эмийн тэнгэр буюу эхийн тэнгэр. Энэ 5 тэнгэрэл баясгаж явах юм бол хүн дөрөт хүнч байхгүй. Энэ маань юунд баясах вэ гэхээр биднээсийн буянтай, зөв зүйтэй, сайн сайхан хүнд тустай одоо 10 хар нүглэг үлддэг 10 цагаан буйныг маш ихээр үлдээд хахад маш их баясаж тэнгэр нь баясаад тэнгэр нь баясгал юм бол энэ яг нь тэнгэртэй хүн бол ажил үүсэн бүтэмжтэй явах 10 хар нүгэл буюу одоо тэр хүний хуурах хөлөгдөх уурдах амьтны амийг таслах хулгай хийх сэтгэлээрээ үлдэх тэр хомхоо сэтгэл хорлох сэтгэл буруу сэтгэл энэ 10 хар нүгэл чинь хилээр үлдэх биеэр үлдэх сэтгэлээр үлдэх нь
сэтгэлийн гимиг л томьёолол 10 болгоол энийг л их үйлдвэл хүний сүлдэх юмар дөрөт. Тэгэхээр энийг их үйлдэх юм бол харсан нөө лаа 5 тэнгэр ата 5 тэнгэр говийн лаа гэдэг зүйл чинь биенээс холдоод зайлчиж байгаа. Тэгээд энэ зайлчхал юм бол тэнгэр нь хайс амтан болоод хувирч шít. Тэгэхээр муу зүгийн тэнгэрүүд юм уу одоо тэнгэр ихгүй инженеэр болгоод сөрөг муу хар энерги эзлээд авчиж байгаа байхгүй. Тэгэх юм бол нөгөөнөөс ёстой муу юм ёстой жинхэнэ 10 хар унлын мөрөөр 10 хар нүглийг араас нь хийлгээл худлаа ярин хулгай хийн хов зөөн эцэг хийгээд доромжлон гүт. Тэгээ муу юм хийлгээд өөрөөр нь устгуулах ийм том аюул болж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн говийн лаа дээр юм яриа үүсч. Тэр лусын хорл гэдэг зүйл дээр эргээд ороход тэр лусын хорлч ерөөс удмын хараал гэдэг 10 20 дээд өндөр талдаа уул усыг шивтээсэн тэг нүгэл тар гөрөөчөнж байд юм уу газар уул усыг төнгөсөн лусыг одоо дөрөтөөс маш том уналтаа ажил хийцэн байлаа гэж бодоход тэрийгэ засахгүй тухайд нь олигтой засч чадахгүй тэгшийгээд орхисон. Тэгэхээр үед удам дамжиж явсараад яг одоо энэ үе дээр ирэнгүү дүр хүүхдүүд хань ижил байхгүй. Хань ижилтэй байсан ч одоо зодуулж нүдүүлээд олигтой амьдарч чадахгүй амьдрал нь тэгшэрч өгөхгүй. Хань ижил байсан ч үр хүүхэд байхгүй. Гарсан ч үр хүүхэд маш их өвчин зовлонтой байгаад байдаг. Тэгэхээр энэ одоо мэрэгэн зурхаа ч юм уу одоо айлхтан мундаг эрдэмтэнд үзүүлэхээр удмын хараал гэдэг. Тэр маань одоо янз бүрийн альбин тэрэнгийн лусын хараал ч юм уу маш олон шалтгаан хүн өөрөө төгс биш. Тэгээд дээр илэн цогц өндөр талд янз бүрийн сөрөг муу мэдгүйгс бол янз бүрийн лусад хорлолтой ажил юм эсвэл янз бүрийн хараал зөвхөлц хийдэг ч юм уу ямар нэгэн муу ярим муу ажлыг тэр нь явсаар байгаа чи урхаг улбаа нүр хүүхд аценэр дээр гарч ирээд болохгүй. Тэгээд дийлэн хувийн лустай холбоотой байдаг. Биднээс нь байгаль дэлхийтэйгээ маш их амьд бич харьцан ард юм. Тэгэл одоо тэр дошхон булаг шандыг төнхөх мод одоо овоо хайрхныг бузартаах сэвтэх уул усыг хугчиг муу ярий одоо уул устай холбоотой сөрөг муу сэвтэх ажил хийсний гайгаас бол эргээд биднээс асуудал үүс. Одоо бодтой шалтгаансан уул уурхай алтны уурхай ашигт малтмал уул уурхай ажлыг дүүсүүдэр лусын юм дандаа буугаад байдаг. Тэгээс нь лусын буулт буцалт ичилтгээд газар уусыг хөндөж болохгүй янз бүрийн юм навж болохгүй 20 царайтай өдрүүдэд газар уул усыг төнгөсөөс болоод эргээл тэр лусын асуудал байн хурдчих واخгүй. Энд чи бодтой чи зөндөө ба. Үр хүүхэд байхгүй үр гарсан үр хүүхдүүд нь одоо усан саа төмөр саа даавны өвчтөй ч юм уу те өрөөл татанхаа байх жишээтэй. Тэгээ энэ маань одоо шалтгаангүй юм гэж ерөөсөй байхгүй. Бүх юм өөрөө үүлийн өөр буюу учир шалтгаантай. Биднүүсийн зохисгүй хийлсэн, бодсон, буруу үйлдэл, буруу бодлууд энэ муу ёрын янз бүрийн үйлдэлүүд маань эргээд дандаа шалтгааныг өөрөө дуудаж идэг. Түрүүний тэнгэр гэдэг сэдв болол бас аюул сонирхолтой санагдлаа л да. За жишээ нь угаас одоо тэнгэр нь харсан те. Угаас одоо заяа сайтай хүн байлаа гэж бодъё. За тэгэнгүүт тэр ямар нэгэн байдлаар тэнгэр нь харьчлаа. За тэгээд одоо нөгөө нэг адын үйлдэлүүдийг одоо хийгээд байна шүү дээ тий. Тэгмээ тэр чи өөрөө мэдэхгүй байдаг шүү дээ. Өөрөө нөгөө ангаа хийгээл өөрөө нөгөө нэг ариг тарсаа угаал өөрөө мэдэхгүй байдаг. За тэнгууд гэр бүлийнх нь хүн ч юм уу хамаатан садан ч юм уу. За шаан тийм засал ном хийх хэрэг байна гэдэг тий. Тэнгууд хүн өөрөө сэтэлгүйгээр одоо засал хийлгэлээ гэхэд тэрний одоо нөлөө гэж байна уу? Эсвэл заавал өөрөө сэтэлцээ за би нэг болохгүй байна да. Би өөрөө засал ном хийх хэрэгтэй байна да гэх ёстой юу? Одоо сүүлийн үед бол зарим хүмүүс яриад та засал ном огт хэрэггүй гэж яриад байгаа би сонсч л байсан. Засал огт хэрэггүй юм хүн өөрөө зөв бодолтой байхад болно ч гэдэг юм уу. Тэгээ энэ маань харцангуй ойлголт юм л да. Одоо засал ном огт байх хэрэггүйг бол одоо бурхан багшаас айлцсан одоо ширнэн дээд гурван засал гэж одоо гаргацсан шүү дээ. Одоо ногоон дээрх цагаан шүхэрд ширнэн гур бол хамгийн дээд гурван засал юм. Одоо энүүгээрээ ингэж одоо сөрөг муу юмыг засах хуцааштай. Тэгэл цагаан шүхэрт гэл байж лээ. Одоо дээд гурван засал гэдэг тэр ногоон дээрх цагаан шүхэр ширнэн гэл энийг уншуулах ёстой гэл гарцсан л байна. Тэгэхээр одоо заслын ном хэрэггүй гэх юм бол энэ чинь бурхан багшийн айлцсан номлоос бас одоо жоохон гажуудах асуудалтай болчихно. Тэгэхээр одоо гүрмийн заслын номууд гэл одоо 6 ёсон дээрсхэн засал номын аймаг гэл зөндөөл ингээ номнууд байж л байна. Тэгэхээр энэ дэр чинь хүн болго өөрөө төгс биш гэж хэлээд байгаа. Би ч гэсэн одоо өөрөө ч хүн болго алдаатай, оноотой. Биднээс мэдхгүйгээс болоод буруу зүрхэм зөндөө хийдэг. Гол нь тэрийг мэдээд ухаараад дахиж хийхгүй болох гэдэг ухаарл нэг чухал. Буруу юм хийсэхдээ мэдсэн мөртлөө дахин тэр буруу юм хулгай ч юм уу, лөөр ч юм уу те тендер бүдлээн тулдаг ч юм уу те одоо буруу үйл хийгээд байна. Энийг нэггээр ингэж би дадаад энэгээр мэдсэн ч гэсэн дахин хийгээд энэ маш том уналтаа л да. Тэгэхээр саяны хэлдгээр засал ном хийхгүй байх. Хүн өөрөө ингэж
энэ замбуулан дээр чинь хүнээс биднээс хий бод ертөнд ч юм уу зүгээр хоос агаар дээр ингээд амьдэрдэг бол биднээс засал ном асуудал юуж байх хэрэггүй. Тэгэхээр биднээс чинь газар шороон дээр гიშгээ таван мах бодтойгоо те ингээд байгаль уул ус ан амьтад тэгэл хүн хийгээд хүн бүсийн ертөнцөө бүгд зэрэгцээл ингээд шамбаралдал бүгдээр амьдэрж шít. Тэгэхээр чи энэ дунд чинь биднээс буруу биднүүсийг одоо жишээнд хазгай гიშгийг андахгүй ингээл байж байгаа юм уу яриа адууд чинь нэг л буруу гიშх юм бол биднээс ингээ муу юмд орох отоосонд орох магадaltaй амьдрал дээр ч биднээс тийм байдаг шин сайхан хэвийн сайхан ихнэр хүүхдтэйгээ гэ сайхан амьдарч байгаа тэгээ буруу хазгай гიშгээл ингээ өөр хүн амтантай явуулдаал эсвэл ингээл өөр буруу зүрүү ажил хийгээл хулгай хийдэг ч юм ихнэрээ хуурдаг ч юм уу ингээ буруу зүрүү юм хийхээр гэр бүл салаал нөгөө сайхан аж амьдрал чинь гажаал эхэлж шít салаалт явагдана нүүр хүүхд нь ингээ байхгүй болно. Тэгэл биднээс буруу юм хийхэнгүүт эргээд биднээс үүлийн өрөнд буугаал хүнийг хуурах юм бол эргээд биднээс хууртагдана. Хүний имийг хулгайлах юм бол эргээд биднээс том юм алдана. Хүнийг доромжлол гүтгээл янз бүрээр хилээд өвлөж хайртай дотны үнэ алдаал. Одоо хүний ингээл сохор доголон хазгай хүн ингээ зовлонтой хүнийг өө чи өстө хазгар доголон чи бол эргүү тэний би бол хизээч чам шиг болохгүй ч гэдэг юм уу. Тэгээ хүнийг доромжлсноор тэр даруйдаа ч юм уу хэсэг хугацаанаа дараа тэр л угаа адил болох үүлийн өрийг хураадаг ч юм уу. Тэрөөс зовсон зүдэрсэн хүнийг бол доромжуулж тэр хүнийг янз бүрээр одоо ингэж бах тав хангах хамгийн цэстэй ажил байгаа байхгүй. Тэгээ мэдхгүй залуучууд бага мэдгүйгээсээ болол одоо зовсон зүдэрсэн хөл гаргүй сохор хүмүүсийг доголож доромжуулж ингэж бах тав хангаж тоглоно. Энэ өөр асар том уналтаа хизээж тэгж болохгүй. Тэр даруйдаа тийм болох аюулыг хураах хэсэг хугацаанд тийм болох үлийг хураадаг аюултай. Сайн засал ном гэдэг дээр засал гүрэм зас бид зүг мөрөө гаргадаг засал номондоо шавддаг номтоор том байхгүй. Зүгээр бид ёр мэдхгүй юм ёс ёр мэдхгүй ёс ёр халдахгүй гэл нэг үг байгаад энүүгээр ингээл өөрөө ингээл бүр дулдуудаал би ёс мэдхгүй юм чи надаа ёр халдахгүй гэл яваад байдаг. Тэгээ манай нэг буйны сатан номын ах маань хэлжсэн. Тэгтийг нь ёс мэдхгүй ёр халдахгүй яар гарна гэж. Тэгээ их зүг болоод хэлцүү өгöd байгаа. Би ёс мэдхгүй л янз бүрийн буруу зүрх юм хийхэд бол ёр халдахгүй чинь яар гарна гэдэг бол заавал бузартаж сэвтэж дөрөддөг л байгаа байхгүй. Тэгээ хүн чинь тэр цагаан шүхүртгэ ном дээр хэтэл хүнийг сэвтэж дөрөдөх бузартах хэдэн мянган юм уу хэдэн мянган шалтгаан байгаа байхгүй. Хиншүү ихээр бас хоолунд үхээрийн бузар, хормон бузар, дэвсгэрийн бузар, хуучин идлийн бузар, хэрүүлийн бузар, ан аавын бузар гэдэг бүр замбрааг ол юм тоочсгаар. Тэгин чи юу хэлж яах хэрэг чинь хүн өөрөө их сэвтэмтгий амтан байгаа байхгүй имзэг. Харахад одоо юм хүч чадалтай эдэр залуу ингээ байгаа боловч ерөөсөө л одоо янз бүрийн одоо бузар хазаарс болол тэр хүн бол өвчин хаван тусаал бүр маш хүчтэй дөрөтөж ажил төрлөө хийж чадхааж байдаг ч юм уу би хаач өвчин байнга ярддаг нэг бодод санаа нь хэвээ ажиллаж чадхаа болох аюултай байхгүй. Тэгэхээр ад донгийн тэр юу ч гэсэн хүний сэтгэл санаа уран өөрчлөгдөж дөрөтөх гаж юм дурлах янз бүрийн гаж донтой болох зарим нь хоббич гэж зарим нь одоо миний сонирхол гэж одоо байнга загас жарахаа барьдаг те. Яг хөө тэргээ зүгээр спорт мага барьчаад буцаага тавьж байгаа бол нэг хэрэг байнга нэрвж хороож ингээл зүгээр асар ихээр нэрвж хороож ингээд устгаж байгаа бол бас нэг хэрэг. Ан аав гэдэг чи одоо хүнийг амьтныг алчаад буцаад амьлуулна гэж байхгүй ч. Тэгэхээр чинь амьтныг ан аав хийнэ гэдэг чи одоо ерөөсөө бас нэг хилэнцтэй л аж. Тэр насыг охор болгох гол үйл өөр нь бол ан амьтныг алах. Энд дээр бас нэг асуулт гараад байна. Тэгэхээр манайх ч угаасаа эртний баатрууд анчид байсан амьтан агнаж гэр бүлээ тийж итгэдэг удамтай шүү дээ. Тэгэхээр энэ ч ба нүгэл юм уу гэдэг бас өөр асуулт ургаж гарч ирж шүү дээ. Гөрөөчн анчин гэдэг тустай асуудал. Миний ярьж байгаа бол зөвхөн хурдан машинтай ингэж джип тэргүүнчээр маш амтныг ингэ дээгүүр нь дайрж алах ингээд маш олон дахин буудаж зовоож амтныг алах дээр нэг фейсбુક сошиал үзэж байгаад нэг амтныг чон агнжээ л да. Ингээ буудаж байгаа юм тэгээ буудангууд ингээд яг амин газар он чадахгүй шүү дээ. Тэгээ шархтуулчих чинь. Тэгээ нөгөөт нь бөксөөж ирээд явангууд дахиж буудаа дахиад алж чадахгүй. Тэгвэл машинаараа дайрж байгаа байхгүй. Эн чинь яргалал үсттэй. Хэрцгийлэл үсттэй тий. Тэгээ дайраач бараг ингээ он чадахгүй. Ингээд бүр нөгөө чон ингээ генаад байгаад байдаг. Ухраа дахид дайраад бас болдгоо. Тэгээ би нүд ингээд бүр ингээ би айгүй сэтгэл хэмжэглэ харж чадахгүй байгаа байхгүй. Эн чинь анчин гөрөөчин гэсэн үг биш шүү дээ. Эн чинь хэмартаа чон гэдэг амтын жаа манайх одоо ижил хэмэртээ харагдаж илүү хэмэртээ алагддаг гэнэ буруу хэмэрт. Чоныг одоо хуучны одоо эсэргээр бол хуучны анчин гөрөөчин гэдэг чинь шал өөр ойлголт. Бүр хангаа дэлхийдээ залбирж ээж тэгээд ингээ сан дахил уугуулж ингэжээж тэгээд жилдээ нэг л удаа тэр одоо буг гөрөөс унгаалаа гэхэд хамгийн өвтөл хөгшнийг унгадаг.
одоо унгаад тэрийг ингээ унгацныг бол ингээ сайхан аваачаад нэг ч юм хаяхгүй одоо гэтэл одоо чинь зүгээр буугийг хөнөөлөө одоо буудаж алж ганцхан эврийг аваад хайчих штэ. Тэр чинь нөгөө нэг мах цах тэр бүх юм яах юм зүгээр ингээ өнгөрүүл хайчих штэ. Ганцхан эврийг аваад тэр хуучин гөрөөч ч юм бол тэр чигээр навж яваад сайхан төхөөрөөд тэгээд тэр бүр одоо ингээ сайхан бүх одоо тэр хушуугаараа ингээ тэр одоо аймаг сайхалт ойр айл бүгдөө сайхан хувааж хүртээд тэг бүх юм хаяхгүй хэргэлдэг. Тэгээ сайхан хангаад л гэдэг хангаа хишгэн хайрлаа гэж баярлаад ингэдэг чинь өөр. Тэгээ тэр чин гөрөлхтөө яг чон моног бол яг л амин газар ноонол нэг буудаал унгаана. Буг могыг ч яг л одоо юу гэдэг даал хавсарч буудаад яг амин тусан оноо амтныг зовоохгүй. Бид нар ч гэсэн одоо хон төхөрж штт. Хон гаргаал одоо наадмар ч юм уу баяр ёслол үер чинь хон төхөрдөг шин шүл уун гэл тэг чинь тэнгэр харуулна гэж яриа л те. Амтны чи ална гэж ярихгүй төхөөрөх гэж ярина. Хон мөнө чи тэнгэр харуулъя гэж ярьж штт. Тэр чин хон гэдэг амт чи байх доош харж тэнгэр харж чаддгүй. Дээшаар баярлаа тэнгэр харж баярлуулж штт. Тэгээд тэр чи ерөөсөө амин гараа оруулаад гол судцын тасдагч нөгөө амтнд маш зовлон багтай. Түүсэг хацаа бусад өөрөө шиг хоолон моолог ногтлоо цусыг гойжуулдаг ч юм уу те. Тим хэрцгий биш Монгол түмэнч хүртэл амтныг төхөөрч ан аавыг мэдээж ан аав хийж амтныг одоо идэж одоо бид нүшээ амьдрал ахуйгаа тэтгэж дээр үеийн уламжлалт ард түмэн одоо ч хоног төхөөрөх төрөл уламжлалт аргаараа маш их хүндэтгэлтэй гэж харцдаг ард түмэн. Тэгэхээр одоо саяны одоо амтныг одоо алж байгаа хэцхийл өөрөө бол яргалал буюу маш том нүгэл байхгүй юу. Би энэ талаас нь ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг гөрөөчин анч удам дамжсан мундаг гөрөөч чинь бол асар ёс зүйтэй хүмүүс байхгүй юу. Байгаль дэлхийг хамгаалдаг. Жинхэнэ одоо тухайн одоо анчид гөрөөч байгаль хамгаалагч таахгүй. Хулгайн анчтыг яадаг. Тэгээ янз бүрийн байгаль хог шороо новшо хогийн цэвэрлээ явж яадаг овооныхоо жинхэнэ одоо байгалийн эртний байгаль хамгаалдаг бол гөрөөчтэй хэлнэ. За тэгэхээр энэ дээр яг би тэр амтны амийг талах, алах, нүгэл гэдэг тал дээр нь ялгаж салгаж ойлгуулж. Одоо юм ярихад их төвхтэй болчихд. Нэг ингээд юм ярихаар энэ чинь нэгтлэн барьж аваад мушгаад тэгээ ингээд мушгич гадбайдаг тун хэцүү. Тэгэхээр зарим хүмүүс чи ухаан хүмүүс ялгаж салгад энэ утгаас нэрж шууд ойлгочихно. Тэгэхээр за одооны зарим залуучууд маань ингээд нэг утгаар нь барьж аваа, нэг гэнтлийн барингуудаа тэгээд одоо энэ чи нэм юм уу гэ тэгээд ингээд буруу зүрх ойлголт авчих аюултай болчиход байна. Тэгэхээр энэ дээр маш олон талаас нь зөв ойлголт ихийн тулд их зөв болгоомжтой ярихгүй болоос хэцүү болчиход байна тийм. Тийм шүү дээ. Тэгээ одоо нөгөө өвлийн үр төр чинь сэтэл чухал гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо бид нэр одоогийн хийдэг ан авыг тэр бидний одоо өвөг дээдс байна уу те бүр хүн төрөлхтний ихэнх үе байна уу тэр чинь зайлшгүй хооллох шаардлага байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь нөгөө сэтлийн ялгаа гарч ирээ. Сэтлийн ялгаа тэр аргачлалын хөөрөлтөө. Тэр чинь одоо хуучин бол ном сумаар харваж одоо хичнээн километрийн цаас харваж агинжны чинь чадвар. Тэгээ анчид бол одоо бас ингэж агинжаад тэр буугаар яг амин газар нонж буудах. Тэгвэл яг одоо орчин үед машинаар дайрч яг төхөж очиод ингэж дайрч майрах гэдэг чинь шаал өөр. Үнэхээр анчин болыг үл ном сумаар амтайг нь л та чадахгүй шүү дээ чи маш хэцүү байхгүй. Одоо чинь дурантай буугаар дөхүүлж авчираа буудах дээр үе ном сумаар агнах гэдэг чинь тэнгэр газар шиг ялгаад. Тэгж бол тийм баг. Одоо би тантай өнөөдрийн дугаарт нэг зүйлийн талаар онцолж ярих гэж бодсон. Энэ нөгөө зурхай. Бид нэр одоо өрний зурхай, дорны зурхай гэж янз янзын зурхай яриад тийм. Зурхай ер нь их олон төрөл байдаг юм шиг байна. Ер нь ямар төрлийн зурхаанууд байна те. Зурхай ер нь зурхаан ухаан гэж ер нь яг юу юм те. Тэгээ энэ талаар дэлгэрүүлээд ярил. Яг би өөрөө зурхаач хүн биш л дээ. Тэгэхдээ бол би өөрөө буддизм судлаач хүний хувьд бол бас судалж өөрөө тодорхой хэмжээнд судалсан л да. Өөрөө савны хэмжээнд судалж үзсэн. Тэгээ мэдээж ойр зүрийн мэрэг төлөг тавьдаг учраас зурхаан талын ойлголт бол байхаас арга байхгүй. Цаг тооны бичиг бол би бас гаргадаг. Энэ дээр бол би өөрөө шууд 100% бүгдийг хариуцаад зурхаан шүн лит хөтлөж гарна гэдгээр асар нарийн тооны ухаан олон жил судалж байгаа чинь би тас ухаан байхгүй. Тэр манай төвийн том зурхаач багш нар одоо миний төвийн нэрээр нэрлэгдээд ингээд зурхаан цаг тооны ухаанлаа гаргадаг. Зурхаа гэдэг өөрөө бие даасан том ухагтхан. Зурхаа өөрөө дотор олон янз хуваагддаг л да. Анхлаад энэ бурхан багшаас улбаатай, дүнхрийн ёсноос улбаатай. Тэгээ дүнхрийн ёсноос бол манай Монголд бол ламингийн ёсноос гэж улбаатай. Төгс буйнт одоо зурхаан ёс гэж бол үүссэн байдаг. Тэгээ шар зурхаач гэж үүдэг, хар зурхаач, олон зурхаан ёс бий. Одоо манай хамгийн одоо цаг уурын байдал манай газрын тогтоц байгалийн тогтцтой нийлж гарч зөгцдөг нь болохоор төгс буйнт зурхаан ёс нь баггүй. Энэ дээр болохоор одоо нарны уургал, сарны уургалтай шинжиж ич эндээсээ одоо гардаг. Ер нь
төгсбөн 6 сарны хөдөлгөөнөө ажижээж одоо шиний нэгний сар ихэд яг л таардаг шүү дээ тий. Бид нөө шиний нэгний өглөө битүүн хэл сар битүүрэл байж байдаг. Шиний өглөөний сараар яг л гоё дүүрэн сайхан ингээл харагдчихл байдаг. Энэ маань бол яг л тооны ёсоор зурхал бүх юм гардаг. Зурхаан ёс бол нарийн. Энэ дээр бол зурхаа ерөнхийдөө бол амьдын зурхаа, бэрийн зурхаа, хөхсдийн зурхаа гэж үндсэн гуравт бол хуваажлах юм тий. Амьдын зурхаа гэдэг дээр бол ерөөсөө амьд ахуй байх үедээ бид нөөс явдал мөрөө үзүүлдэг те одоо ажил үүлээс явдал мөр яах вэ их бүх юма үзүүлж одоо зурхаачаас асууж зүг чиг аль зүг рүү гарч иж би одоо арилжаа 8 хийвэл одоо энэ ямар газар гэр орноо барих уу аль зүг цаг болгон учир утгатай биднээс нэ Монгол түмч нэ сарын сааныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдөр одоо хурим найраа үүсгдэг шинэ гэрээ барьдаг дайг сэвлэг найраа үргээдэг Монгол ард түмчин тэр юмд мухар сүсгээр ханддаггүй цаг нар гэдэг ойлголт байхгүй биш одоо жилийн сайн харан сарын сайнаа харна өдрийн сайнаа хараад хамгийн чухал нь цагийн сайнаа барьж байгаа. Тэгээд тэр өдөр үйл эхлэх юм бол зөв энерги урсгалыг л барьж авч яана л та. Тэгэх юм бол тэнд үүсгэх ажил үүс мөлжитэй сайхан буянтай байдаг. Тэгээд одоо ус мөсийг хөндөхтэй хүртэл бид нар чинь одоо дайг сэвлэг үргэх өдөр чинь тустай байдаг. Энэ заримдаа хэлбэгээд үсээ ахуулах ус мөсөө засуулах төрд өдөр харах нь баг зэрэг туушрах гэдэг юм шиг. Дайг сэвлэг үргэх гэдэг чинь яг онгон хамгийн анхны онгон сэвлэгийг үргэх өдрөө харж сэвлэгээ үргэх өдрөө хардаг нь хамгийн чухал. Ус засуулахад бол яг бүр айхтар өдөр судар харах нь тийм ч чухал биш. Зүгээр бэлэгтэй өдөр хараад өөрөө сүжиглээл те. Үсэнд одоо эрчим энерги байна гэж үзэж юм л. Тэгээд хараад ахуулж болно. Тэгэхдээ энэ голлоо дайг сэвлэг авах дээр өдөр судар цагийг маш нарийн зааж өгсөн байдаг. Тэр онгон сэвлэг дайхаа үргэлгээгүйгээр ингээд том болчих эмэгтэй ялангуяа эмэгтэй хүн бол хүнтэй суухгүй их уддаг төрхөндөө суусан чих буцдаг гэж үздэг л. Тэр сэвлэг дайхаа үргээг. Тэгээ би нэг газар лекц уншиж байхад бас энэ тухай ярьж байсан. Одоо сэвлэг дайхаа үргэлгээгүй эмэгтэй хүн бол бас дахин төрхөндөө очих магадaltaй гэхэд бол лекцний дараа 3 4 эмэгтэй уулзаад нөхөр байхгүй. Сэвлэгээ огт үргэлгээгүй баг да. Бас зарим нь ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр юм болгон цаана учир шалтгаантай байдаг. Тийм нөхцөлд яана гэсэн үг. Тэр үед байхад дараа нь мэдээж одоо чи ингээд том болчлоо шүү дээ насанд хүрсэн. Тэгвэл сахиа сайн өдөр судар харж байгаа л энэ сэвлэгээ нэг үсээ бүгдийг хусуулаа нэг заавал хөндүүлэх тийм зан үлэг жижигхэн нэг тийм ёс гүйцэтгэл болчих واخгүй. Тэгвэл тухайн үед нь мартаа ч юм уу тухайн үед ингээд яадаг ч юм өнгөрөөцсөн сэвлэгдээгээ үргэлгээгүй хүмүүс зөндөө байдаг л да. Эрэгтэй ч вэ эмэгтэй ялгаагүй. Жохон одоо тэр онгон шивлэг дахиг үргэлгэл хойштой ажил ус бүтэмжгүй байх гэсэн жохон барцад ирэх тийм зарим шалтгаан байдаг. Тухайн хүн өөрөө мундаг энергитэй хүн бол үргээсэн үргэлгэн хүчтэй явчихдаг. Ихэнхдээ тэн дээр бол одоо нэг буруу нэр өгөх ч юм уу огт таараагүй нэртэй хүмүүс нэрнээсээ болоод асуудал ороод өгтэй яг адилхан. Би нэрний тухай бас их судалсан учраас хүнд нэрийг одоо Монгол төвчөө хүн нэрийн тогс өдөө нэр хугарахаар яс хугар гэж байна шүү дээ. Тэр нэрийг хичээдэг ард түмэн байхгүй. Тэр хүүхдтэй нэрний тухай ярихад бол зүгээр одоо нэр өгөх судар тусгай номлол гэж байдаг. Тэгээ нэг хүн болгон мэдэх бас боломжгүй. Тэгээ их ихтэй хүмүүс нэрийг яаж өгдөгөр аав нь одоо бодит амьдрал дээр яадаг вэхээр аав нь би хүүхдээ нэр өгнө. За анх төрсөн юм чи анх аав ээжнийх баярлсан юм чи анх баяр гэд өгчий. Ийм харт таамгаар ингээд дур зороор өгөх юм бол хүүхдэд хорлож байгаа та аюултай. Хүүхдийн нэр нь таарахгүй. Энд чинь зүгээр ямар ч логик холбоог нэр өгж шв. За зарим нь бол за ингээд аав ээж нь баярлсан юм чи баяраа гэд өгчээ. За даваа гараг төрсөн юм чи даваа гэд өгчээ ч юм уу. Зэргүүл ингээд сайн мундаг алдартай хүмүүс нэрэгч өгдөг тохиолдол байдаг. Одоо социализм үед бол октябрийн баяраар төрсөн бол октябр гэдэг нэр өгдөг. Орос нэр өгдөг байлаа шүү дээ. Таша, Наташа, Коля гэл тэр бол орос эмчнэр их барьж авдаг байсан тухай үед. Тэгтээ шууд орос нэр өгчдөг. Тийм бас тохиолдол байсан байна. Одоо октябр гэдэг нэртэй одоо хүн зөндөөл байж л байдаг. Тэгээ нэр гэдэг маань өөрөө тухайн хүүхдийг одоо хүүхдийн зурхайг зураад ямар өдөр, ямар гариг, ямар мах өдтэй, ямар шүтэн барилгатай, ямар од төхөөсдөр төрснөр энэ хүүхд маань би энэ одоо имжиг өвчгөн оромтгой байх юм уу? Богино настай юм уу? Эсвэл одоо юу юм? Дошхон ширүүн зан ааштай байх юм уу? Тэр болгоныг харж иж тэр мах өддөд нь тохируулж өгдөг байхгүй. Тэгээ нэрийн тохируулж хоёр үедээ нэр өгөхийг бэлэгдэж ирдэг Монгол түмэн бол одоо бат сүрэн дорж цэрэн долгорч гэдэг юм уу. Тэгээд биднээс нэг үедээ нэрийг амарчлаад өгдөг нөр хүүхдээ хувь тавилан богинохон гэж үз цээрэлдэг. Нэг ганц хүн
айл болохгүй ганц мод гал болохгүй гэж нэг юмыг бол их цээрэлдэг Монгол хүмүүс. Хосоороо байх юм бол мөнхийн уртуудаа нар сар буян нүгэл арга бэлэг гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг бэлэг зөхөл арга бэлэг зөхөлдүүлж хүний хоёр үетэй нэр өгдөг юм уламжлал байна. Нэр тал дээр хөнгөн хумгаа хандах юм бол тэр хүүхд нэрсэл буруу өгсөн нэртэй хүүхд тэр дороо өвчөө ороогоо эхэлж байгаа. Нэрээ буруу нэрээ өгсөн өвчөө ороогоо байнга эмнэлэг домлогоор явал тэгээ үзэнгүү нэр нь илэрхий одоо ямар ч утга лог холбоогүй номтойгоо холбоогүй зүгээр л одоо сэтгэлийн хөрлөөр өгсөн нэр. Нэр гэдэг чинь тухайн хүүхдэд нэг шиж мах хөдтэй нь уйлдаж муу юмнаас сөрөг юмнаас хамгаалж яхаар нэрэнд нь одоо хамгаалт болгож өгдөг, сул талын нөхөж өгдөг, мах хөдтэй нь хоршуулж өгдөг, бүр найрвчлаад үсгний мах хөд гэж байдаг. Тэр нь уйлдуулж ээж аавахын үсгний мах хөд юу вэ? Та усан мах хөд давмгаалсан бол тэрийг ингэж тэнцвэрлжүүлж өгдөг. Маш олон ёс байна. Энийг биднээс барихгүйгээр дур зороор өгөх юм бол хүүхдэд хорлож байгаатай ялгаа байхгүй болж хуурчдаг. Зурхаа дотор одоо амьдын зурхаа гэдэг дээр саяны хэлдгээр өдөр явдал судлаа харах. Бэрийн зурхаа гэж маш чухал юм байна. Бэрийн зурхаа гэдэг дээр болохоор ерөөсө залуу 92 ханилын суухад анхаарах ямар хүнтэй биднээс насан туршийн амьдрахад одоо салахгүй хэрүүл уруул багтай өр өдмийн буян заяатай байх юм. Одоо зүрхний амраг заяаны хань гэж байна. Тэр бол чандман нэрд нь олсон мэт гэж. Тэр бол ерөөсө ингээд бүх одоо юм сайхан зурхаа юмараа таарж байгаа. Одоо минг суудал хөлөл махбод тэр эзэн боолын харилцаа нууц эрсний хар ихэнх нь ингээ сайхан таар бүгд 100% төгс таарнаж байхгүй. Одоо ерөнхийдөө нэг 70-80% таарж явах юм бол энэ бол маш сайн гэсэн үг. Эсвэргээрээ одоо залуу өрөм хандын суугаад бол 20 төрлийн 30 төрлийн харж үзэж байгаа. Харгалзаж үзнэ. Тэрнээс ихэнх нь таарахгүй бол энэ бол болохгүй. Засаж залруулах маш нарийн одоо заслын ном судар шамдчээ тэрийг бол амьдруулах боломжтой. Тэгээ бүр ихэнх нь таарж байгаа юм бол одоо яг тэр амьдрал одоо ингээд хүмүүсийг ажиглахад ингээд зарим нь ингээд ханилан суугаал урт удаан сайхан амьдрал үр хүүхдийн буюу олон хүүхдтэй хүүхд нь эрүүл саруул интэхгүй те ингээд их сайхан явж байна. А зарим нь ингээд суугч ганц нэг хүүхдтэй бол хүүхд нь өвчөө ороогоол тэгээ дороо эндэл эсвэл ингээд суугаас салаад хань ижилгүй хүмүүс одоо эмэгтэй хэргэлт маш олон болчлоо. Ерөөсөө нэг жил болоод хэдэн сар болоод салцдаг. Хүүхдтэй болоод салцдаг. Бүр яагаач таарахгүй хэрүүл уруул үзэл бодол бүх юм зөрчилдөд болдгоо. Тэгэл эмэгтэй ч вэ эрэгтэй ч вэ амьдралаа над дээр ирж лээ. Бүтэн авч үлдэмээр багшаа би амьдралаа ингэж нураамааргүй байна гэд. Тэгээ би хичээж байгаа болооч манай нөхөр намайг байн хараагаад загнаад доромжлоод бүр ингэж тисгэ байгаа сүулдэ надад гар хүрдэг боллоо. Би яах би өөр хүүхдээ өнчрүүлмээргүй байна гэд. Эмэгтэйчүүдний дийлэнх нь одоо 90 ч хичээж л байна л да. Тэгээ эмэгтэйчүүд нь дийлэнхээр ингээ бүтэн авч үлчгээд өөр хүүхдээ өнчрүүлэх ихэнх хүсэх юм. Гисэн мөртлөө ингээ байнгын зодууж нүдүүлээ аргаа бараад салж штт. Яагаад зарим нь ингээ зодуу зарим нь одоо амар амгалан сайхан урт удаан амьдраад эрүүл саруул хань ижилтайгаа ингээ жинхэнэ сайхан одоо эрүүл сайхан харьцаатай ямар нэгэн одоо тийм араар тавилт байхгүй сайхан бай. Гэтэл ингээл эсвэл ингээл 2 дахь 3 дахь амьдрал зохиотсон ингээл араар нь тавиал янз бүр болоод эхнэрээ хураал нөхрөө хураа явж байгаа зөндөө байна. Энд чинь нөгөө биеийн жаргал эдэлж чадах болчих жоохгүй энэ наринд. Зарим сэтгэлийн жаргал байгаад бол биеийн жаргал байхгүй. Тэгэхээр чинь гэрүүл салахын гол шалтгаан бол тэр биеийн жаргал байхгүй болчоор л нууц амарыг араар тавилт гэдэг юм гараад эхэлж байгаа. Энд дээр чинь нөгөө зурхаа бэрийн зурхаа тал дээр чинь нууц хэрэгтний хар шиг л бас гараад ирж байгаа. Тэн дээр бол хичнээн хайртай дуртай байсан биеийн жаргал байхгүй болчих. Ерөөсөө би нөхрөөсөө юм ихнэрээ биеийн жаргал авч чадахгүй. Тэгэл өөр юм хайгаа авчиж байгаа. Тэгээ энэ ч гэрүүл салах нь тодорхой. Араар тавилт гэдэг юм үсэж байгаа. Тэгэхээр тэр зурхаа юусан дээрч ийм жилтэй хүмүүс ингэж учрах юм бол одоо тэр биеийн жаргал бол зөгцөж байна. Амар амгалан одоо идэлж болно. А ийм жилтэй хүмүүс учрах юм бол биеийн жаргал байхгүй болчихно. Тэгэхээр шин гэрүүл салахын хамгийн гол шалтгаан энэ болчиход байдаг. Сэтгэл санаа нийлээд байдаг, хайр байгаад байдаг, үр хөвгт байгаад. Тэгээ нөгөө нэг биеийн жаргал огт байхгүй. Тэгэхэрэ болдгоо, тохирдгоо. За дараа нь биеийн жаргал нийлээд ингээм амар амгалан байгаад байдаг. Сэтгэлийн жаргал байдаггүй. Ерөөсө хараад хэрүүл уруул, харахаараа л биеийнхээ хэрүүл уруул болоод. Тэгэхээр энэ дээр чи ерөөсө зурхаан ёсон дээр одоо нөгөө нэг дур зоргоороо бид нүс энийг одоо үл тоогоол. За одоо юу гэдэг нь бэрийн зурхаа гэж юм огт байхгүй, ямар ч хэрэггүй. Одоо ингэж бодохын жишээ татаад ярихад би хайртай дуртай хүнтэй гаал суун. Тэгэл ингээд юу гэдэг одоо хөвчлэн одоо юу гэдэг одоо шөнийн клуб ч юм уу, диско клуб ч юм энд тэнд явж байгаа л ингээл бүжиглж байгаа л ингээл танилцаад харлаа. Зүс царай аятайхан гоё хүүхэн байлаа. Нөө эрэгтэй харлаа их гоё биетэй царайд яри хөөр аятайхан байлаа. Тэгэл уулзаал
хэд одоо хоол унданд орж ол тэгэл уулзаал заа захилтаа суучихээ сууч. Тэгээ суусны дараа ч үр хүүхэд гарахгүй байх. Гарсан ч үр хүүхэд өвчин зовлон орооно. Тэгээ хоорондоо ерөөсөл 2-3 сарын дараанаас ерөөсөө би нэг үзэхгүй хэрүүл болоод тэгэл зодоонуудаа болоод тэгээ чинь зүгээр хайр сэтгэл юм уу зүгээр шохор хол шууд ингээд суух юм бол алдах магадлал их гэдэг байгаа байхгүй. Тэгэх юм бол ингээд зүгээр ингээд бэрийн зурханд энэ эс баримтлаа дур зураараа ингээд халил нийлэх юм бол 92 өш хонзонгоор учирч болно, муу үлийн үрээр учирч болно, бүр амны авалгаар учирч болно, өр төлөөсөөр учирч болно, тэ муу үлийн үрээр учирч болно. Тэгэх юм бол амны авалгаар учрах нь ойлгомжтой. Хоорондоо ханилан суух юм бол бие биенийг хөнөөгөө дуустдаг. Өш хонзонгоор учирсан бол яг бие биентэй өштөө юм шиг биентэйгээ хэрэлдээд идэг. Байнгын муу үлийн үрээр учирсан гэдэг нь бүх юм нь бүтдэггүй. Ажил хийсэн ч амьдрсан ч юм ингээ хамтраад хийсэн ч ерөөсөө нурж унаад болдоггүй. Өш хонзонгоор учрах тэргээд муу үрээр учирна гэдэг бол ерөөсөө хэрүүл уралтай мөнхөд ингээд энэ дундаа дандаа муу биш энэ тийм заяаны амраг зүрхнээ буйнаар учирсан хосууд гэдэг бол ерөөсөө ингээд хэрэлдэж болно. Хэрүүлгээ амьдрал гэж байж байхгүй ш. Хэрэлдсэн ч гэсэн бие бинийгээ дороо тухайн өдрөө ч өмнөх хоноод уучлалдаг, буруутаа уучлалтаагүй байдаг. Хизээч гар хүрдэггүй бие биендээ. Ханд одоо илэхтэл гар хүрэхгүй байх. Хэрэлдсэн ч гэсэн одоо адгийн муухагаар хэлэхгүй байх. Одоо хэрэлдэхэд яг тухайн цаг үе дээр хэрэлдэггүй манайхны алдаа бол өнгөрсөн ах дүүнэр ээж аав хамаатан садулуун орж хэрэлдээд тэгээд одоо насан туршдаа амьдрах хантайгаа хизээч мартчихгүй тийм хар муу гэж хизээч бити хэлээрэ гэж үг байгаа шүү дээ. Тэгээ нэг муу ёроо муу гэлч чинь тэрсэн зүрхэнд нь ингээд ялангуяа эмэгтэй ч үер зүрхэнд нь ингээд мөнхөн шиг хатаас зоосон юм шиг үлдчихдэг. Тэгээл гомдоол тэг хэрэлдэх болгонд чи намайг тэгж хэлсэн ингээл гарч ирээд идэг. Яг тухайн цаг үе дээрээ байх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол ингээл заавал халиад явж ерөөсө болохгүй. Тэгээ энэ хэрүүл урвал. Тэгэхээр тэр заяаны амраг зүрхний хань гэдэг бол ерөөсө хэрүүл урвал болсон ч тэг хүндэрдэг. Янз бүрийн хизээс салдгүй. Тэгээ дороо өвчлцдэг. Тэгээ санаа бодлогоо нийлдэг. Үрийн буян заяа ихтэй. Ер нь хэрүүл урвал багтай. Одоо ингээл би энэтэйгээ наатаа уулзсан. Биднээс огт хэрэлддэггүй хүмүүс байдаг. Ингээл ойлголцдог. Хэрэлцэн ч гэсэн салдаг. Одоо ивэл жилдээ ингээд буйнаар учирсан хосуучин бол ерөөсөө би энэ гар хүрхэнд маш олон зуун жил одоо олон одоо сайхан 80 90 жил насан туршид өтгөл буурал болтлоо сайхан ач хүчээ үзээ сайхан амьд. Тэгээ нөгөө сөрг бэрийн зурхаага баримтлахгүй одоо энэ үл тоосон дур зоргоор нэлс уусууч. Одоо ямар ч хүнтэй одоо энэ дээр жишээ татаж ярих нэг онгоц газар буух гэж бодъё л доо. Тэгэхэд буух газараа шинжиж эхлээ туршихгүйгээр шууд онгоц газарт бол юу болох вэ? Чулуу, хайрах, хад чулуу, ан цавт чинь шууд сүрх аюултай шүү дээ. Яг тэр чинь зүгээр шохоорхол анхны сэтгэлээрээ ханилан сууж яана гэдэг бол салахын цондон. Тэр чинь ямар ч ааштай юм, ямар зан характертай юм, ямар айхтар ууртаа уцаартай юм, архины донтоо мó, гаж донтоо мó, одоо тийм ширүүн дошхон зодож нүддэг удамтай юм буу мэд. Тэгээ ань чи ингээд эхний нэг сар дараа ингээд нэг хэдэн сарын дараа үр хүүхэдтэй болчдөг. Тэгэл гол нь салахад эмгтээчүүд хохирж үлддэг. 2 3 хүүхэдтэй болж эрэгтэй хүн ахаал хөрөнтөө суугаал явчихдаг. Тэгэхээр бэрийн зүрхээ гэдэг гол юм дээр бол биднээс гол анхаар гэдэг нь одоо үр хүүхдийн буян заяатай байх, хань ижил ууртаа догшин гаж сонин ааштай байхгүй байх, урт удаан амьдрах, тэр биеийн жаргал, сэтгэлийн жаргал бүх юм тэгш сайхан эдлэхийн тухайд бэрийн зүрхээ дээр байгаа байхгүй. Голож эн чинь дөнгөс хайж хөгч юм биш шүү дээ. Одоо зурхаа ёсгол орох зүрчин 92 одоо хүнийг сайхан байхын зовлон багтаа амьдрахын тухайд эрүүл сарвал буян заяатай салахгүй гэрүүл амар амгалан байхын тухайд зориулагдаж гарсан юм байхгүй. Тэгээ биднүүсийн мэддэг юм чинь харчил, ивэлжил. Тэгэл нэг муу минг гэл гат тэгэл дуусчих шít. Тэгэхээр цаашаа чинь махвод хөлөл нууц эргэтний харш эзэн боолын харш тэгэл жил усаа жил дээр л чинь 4 5 юм мингэн дээр л 4 5 юм тэгэл одоо тэр минг хөлөл мах өдөөс хамаарал задраад өвчиж байгаа юм. Тэгээ энэ маань ерөөсөл ертнээс гарсан ёс. Энийгээ баримтласнараа тэр гэрүүл амар амгалан байх. Одоо хуучин бол юм байлээ шүү дээ. Өндгөн сүү тавих гэдэг юм байлээ шүү дээ. Сүү тавих гэдэг. Тэр чинь одоо ингээд аав ээж нь бие биенийг мэддэг сайхан нутаг ус за энэ харангай за энэ нутгийн хүн байна дүн нуруутай сайхан буянтай сайхан айл юм байна аав ээж нь дүн нуруутай юм байна тэгэхээр тэр анханаас их зөв хүүхдүүдэд багаас тоглуулад өсгөждөг тэгэл багадаа ингээд тоглоод өсдөг
тэнгуүдэ том болонгуудаа энэ чинь өндгөн сүү тавьдаг нэг тэмүүжинг аваач одоо сүү тавьдаг ингээд яг адилхан. Тэгээ багаас нь тоглол том болоо суучдаг. Энэ маань болохоор аав ээж юм нутууг шин мэддэг бүгдийн сайхан мэддэг учраас чинь дараа нь гэр бүл салалтаа үл ойлголцол ерөөсөй байдаггүй. Хуучин тим сайхан ёс байлаа шүү дээ. Би түрүүний таны бүгд түрүүнд ярьсан юм дээр нэг юм тодруулаад асууч. Одоо та түрүү ингээл шөнийн клубуд нэгнийгээ хараал те гой сайхан харагдаал сэтгэл хөдлөлөөр энэ дэр гээл ярьж байгаа шиг одоогийн залуучууд одоо клубд танилцсан те баарнд танилцсан харилцааныг уддггүй гэсэн хандлага бас байгаад идэг те. Тэмүүтүүд энэ учирч байгаа газрын одоо анх танилцж байгаа газрын хаана учрах гэдгээр хамаарал бас байна уу? Байлгүй яах. Биднээс угаасаа газар орон нутгийн энерги гэдэг чинь газар чи өөрөө тэр зүг болгон өөрөнгө шийдэттэй газар болгон өөрөнгөс эрг сөрөг энерги ялгаруулаа байж байгаа байхгүй. Тэгэхээр баар саунд ч одоо ямар хүмүүс ордё. За би болоо нэг сайн одоо мэдхгүй юм да. Тэн дээр ч одоо ингээд зугааци цинги те зарим нь ах валжаала тайли ингээд сайхан амрыг гэрүүлэх хосууд орж байгаа ч хүмүүс байгаа бах. А зарим нь бол ингээд эрэхтэй ихнэрээ нөхрөө хуураад явж байгаа хүмүүс ч байгаа бах. Тэгээ ингээд архитаар суусан. Тэгээ тэндээ чи ерөн л одоо нэг тийм жоохон сөрөг талтай. Тэгээ ингээд намайг ярих юм бол энэ чинь бас жөлөө цаг зарим нь бол жөлөө цагаа өнгөрөө ханижилтайгаа хамт ороод бүжиглээд гарч байгаа хүмүүс байгаа. А тэр зарим нь болохоор саяны ялдаг ихнэр нөхрөө хуураад явж байгаа ч юм байгаа. Биеийн жаргал хайгаад ингээд явж чив. Тэгээ тэр очи арх дарс тамхи битүү тамхины утаа битүү арх дарс тэгэл тэнцэж янз бүрийн сөрөг муу энергитэй одоо газар байгаа юм л да. Шүн оройн цагаар. Тэнгүүтээ тэнцэж одоо ингээл уулзаж учрах ямар санаа бодол зоригтой явж байгаа юм. Тэгээ эргээд үзэхэд бол яг тийм газар уулз учрам салтныг жоохон олон байгаад байх шиг. Яг номын сан өөр газар орчинд эрэг одоо өдрийн цагаар номын сан олны газар одоо ингээ учирсан өөр одоо учирж байгаа газар орчин арай эрэг газар байх юм бол арай бас өөр. Тэр баар сауны газараас одоо зугаа цэнгэл арх дарс тамхи ингээл сөрөг энерги ялгарсан газар байгаад байгаа байхгүй дийлэхээр. Тэгээд тэр газар учирсан улсуудад салж сарнжаа нэг байх чийт. Одоо янз бүрийн асуудал өвчин зовлонд орсон улсуудад хүн тавьдаг газар юм шөнө өрөө оршуулгын газар тэгээд нас орсон гэр орон янз бүрийн гүйдэлтэй газар онд явж байгаа юмд орсон тохиол зөндөө. Одоо энэ сүлд одоо бошиглуунд юм одоо богдуудын айлц ном судар хахаар шөнийн цагт муу юм хөдлөнө. Болж өгч шөнийн цагаар одоо бити гараараа гэж их айлтдаг. Одоо янз бүрийн төөрцөн тэнцэн одоо сүнснүүд маш их явна. Тэгээ шөнийн цагаар согтоор тасарч унаад дараа нь янз бүрийн юмд өртцөн янз бүрийн юмд одоо гүйдэл юм уу юмд ингээд дайрлан дайрагц маш их байдаг. Тэгээ шөнийн цагаар янз бүрийн одоо ороолон лус савдаг тэнмэл сүнсүүд тэхэрэн хэсж явж байгаа учраас шөнийн цагаар ойруулж хашгирч те зугаа цэнгэл хөөж ихнэр нөхрө хуурж ин явах гэдэг өөрөө муу ёрын одоо үйл нэг муу үйлтэй энэ муу үйлнөр аюултай. Тэгэхээр ер нь болж игэл тэ шөнөөрөө шоу цэнгэн хөөж гол нь муу сэтлэн ихнэр нөхрө хуурж явж болохгүй л гэдэг. Тэгвэл зүгээр одоо бас нэг залууч баана ханижилтайгаа хамт ингээд зогоон диско баарнд ороод бүжиглээд ингээ гарч байгаа ч хүмүүс байна. Энэ бол болох. Ихнэрээ сэтэл нэг чухал болоод байгаа юм. Хамгийн гол үйлдэл нь ихнэрээ хуураа, нөхрөө хуураад тэгээ янз бүрийн садар самуу зугаа цэнгэл хөөд явах нь өөрөө бор. Төрөчийн дугаарт би нэг таныг номынхаа талаар нэг хальт ярих гэхэд өөр асуулт асууя явцсан. Тэрэн дээр хүмүүс таны номыг их сонирхоод байгаа юм. Тэгээ хаанаас авах уу? Хаана борлуулагдаж байгаа юм те. Тэгээ таны ном ер нь хичнээн төрлийн юм байна. Та номынхаа талаар нэг танилцуулаад. За миний номнууд юу ихэнхдээ лекц болсон номнууд л та. Лекц ном болгоод одоо юу гэдэг ном маань лекц болдог, лекц маань ном болдог ч гэх юм уу те. Одоо нэг удаа ингээ юм ярихад хүмүүс тухайн үедээ сонсоод ойлгож байна. Би эхлээд 1-2 удаа номгүй лекц хийжсэн л та. Тэгээд хийхэд бол тухайн үедээ ингээ за яг үнэхээр тийм шүү дээ гэж бодож байгаад хэд 7 хоног юм 2-7 хоногийн дараа мартах аюул байна л та. За багш яг юу ярьлаа? Лусын тухай юу ярьлаа? Хідэн лусын хаад байдаг гэлээ 8 гэлөө 7 гэлөө. Энэ нөр аюул болчиход байгаа. Биднээс мартахын аюул гэж нэг ихтер юм байна. Тэгэхээр биднээс амьдралд чинь нэг мартах ёстой юм гэж байна. Одоо янз бүрийн хэрүүлөр бол муу муха бодсон юмар мартаад уучлах хэвээр. Мартаж болохгүй бүртээ сургаал гэж байгаа байхгүй амьдрал. Тэгэхээр би бодоод юм номтойгоо хийхгүй бол болохгүй мэн. Ном байх юм бол дараа нь сөхөд харж шít. Лусын бүх юм байна. Тэгэхээр лусынхаа юмаа хараад лусыг ингүүл хорлол болд юм байна юм. Тэгэхээр би сүүлийн лекцүүдэ бүгдийг номтой хийж эхэлсэн. Тэгэхээр номоо аваад
номноос өгтлөд өвчдөг баг лекц. За тэдгүр хуудсан дээр гаргаад одоо ийм асуудал байна. За ингэ. За энэ тариныг дагаж хэлье. Ингээд яваарай. Энэ илүү үр дүнтэй үлдцтэй бол цаарад байгаа байхгүй. Зүгээр CD мэд янз бүрийн флаш хэлбэрт оруулал тэр чинь бас тодорхой хугацаанд байхгүй болчих зурагдаад дуусчих. Ном ч н одоо 10 20 жил болсон ч напраас болсон ч хавцан алга болсон ч байж л байгаа. Сайн чанартай ном бол. Тэгээ нэг 15 баг одоо 13 4 ном гарсан. Тэгээ энэ дээр хамгийн анхлал ханийн тэнгэр үрийн буян гээл. Тэгээ хямар 13 гээл. Одоо саяны ярьдгаар ханийн тэнгэр үрийн буян гэдэг дээр яагаад үр хүүхдтэй болохгүй байна? Яагаад үр хүүхдтэй асуудалтай хүмүүс байна? Зарим нь яагаад зүгээр байгаад байгаа? Яагаад үр хүүхдний өвчин зовлон эндээд байна? Үр хүүхдгөө одоо хүүхд зөндөө ирж байна. Үрийн буян заяа байхгүй. Тэн дээр яаж застдаг аргууд байна? Тэн дээр нэг заслын арга замыг хийгээд өгсөн. Тэгээд болж байна. Тэр чинь нэг ямар нэг хийс өвлийн үрээс болоод эсвэл өөрөө маш олон удаа абортонд орсноос болж байгаа. Тэгэхээр энэ хатуу сонсогчоос энэ үр хүүхдээ абортонд орно гэдэг бол тэр чинь олцсон үр бол хүүхдээ хөнөөж байгаа байхгүй. Энэ өөрөө хүний амийг хөнөөж байгаа хилэнцгийг хураадаг шууд. Тэгэхээр нэг удаа ороход л хангалттай. Тэгэхэд бол үр хүүхдтэй байх, ээж байх буян заяа шууд барагдаж байгаа. Тийм аюултай байхгүй. Тэг чи 2 3 удаа орно гэдэг бол маш том хилэнц аюултай. Биднээс мэдхгүйгээсээ болоод санаандгүй одоо мэдхгүйгээс оюутан байх үед боломжгүй гэж санаандгүй үр хүүхдтэй болчоод бэлэн биш байж тээ ээж болохдоо. Тэгээ за ахуулчих гээл ахуулчих. Одоо энэ маань хэвийн юм шиг л болчлоо л доо. За ахуулчих гээл. Энэ маань өөрөө харахад хэвийн ингээд байгаа бол энэ асар том хилэн зүй цаана маш том ундыг хураат. Энэ дэр яриаг нь таслаад нэг юм асууч. Одоо за аборт байна те. За бүр ингээд бидний одоо шинжлэх ухаанаар бол нэг жижигхэн эсэл байгаа шүү дээ те. Тэр ис ингээ хүүхэд оллоо өндөг ис маань те гэрүүлжтэй нийл. Тэхийн төдөд сүнс олж гинөө. Тийм. Сүнс чи өрөөс тэгэл сүнс ороод ирчихсэн шүү дээ. Тэгээ ураг чинь ингээ 1 сар хэдэн 7 хоног болоод тэгж аймаар отгэлчих واخгүй шээ. Тэгэл эн чинь ингээл биендээ ураг болоод эхлээл нэг сар болоход эн чинь нэг бүр ингээд бичиж өвч байгаа шүү дээ. Тэгээ 1 сар 2 сар болцсон мдэггүй ч үеж идэг зарим нь те. Энэ дээр анхааруулж хэлэх би энийг бол байнга л хэлдэг лекц болгон дээр. Та ээж болох юм аа болох буян заяага ингээд устгах том аюул шүү. Хизээч тэгж болохгүй. Энэ үлийг хизээч хийж болохгүй. Аах санаатаа санаандгуулж хийсэн тохиолдол байна л да. Тэнтэй гимшээ даврлоод бол застдаг аргууд бас байна. Үрийн тэнгэр одоо баясгах дахиж хизээч би муу үйл бол хийхгүй гэдэг тангаргаа өгөө дахиж тэгжээж ингээд эн чин тэгээд дороо засарчиж болно засрахгүй ч гэж болно. Эн чи хүн дун л байхгүй. Тэгэхээр би нөгөө шууд засаж болно гэж хэлж чадахгүй. Тэгэхээр түүний өөр нь буян заяа байгаад үнхээр авралууд бол зарим нэг нь болно. Зарим нь бол үрд болохгүй. Ийм аюултай тулгарч байгаа. Аюултай. Үрийн буян заяа гэдэг ном дээр чи яг энэ талаар гарч байгаа юм. Бүр аборт хийх тухай гарч байгаа. Тэгээ аригтаар суусан үедээ үр хүүхэдтэй болох юм бол нэг саа өвчтөө, даун өвчтөө, оюун номсолтой хүүхч ээж аав шогтуу байх үедээ үр хүүхэдтэй болох ажлыг үр тогтчих юм бол тийм аюултай хүүхдүүд гарч ирж байгаа. За эн чинь үр хүүхэдтэй болох үр хүүхэдтэй болохгүй өдрүүд гэж байгаа. Хийж болдгүй өдөр, нар сарны хэртэлтэй өдрүүд байна. За одоо хит их баярлсан, хит их гомдсон, гашуудалтай байх үед. За тэгэл олон өдрүүд байгаа номдор заасан байгаа. Тим минь голс ийм юм өдөр. Тэгээ энэ өдрүүдэд час од гариг мариг буруу өдрүүд, од гаригийн буруу тохиолтой өдрүүд гэдэг байна. Энэ их энгийн өдрүүд байгаа нар сарны хэртэлтэй үе ч гэдэм үү, эсвэл хүчтэй шуурх сэлхтэй үе байж л байдаг. Жин үдэд ч гэдэм үү. Энд олцсон хүмүүс ногж бойлч хөвчтэй, эргэтэн сонгын гажигтай, итгэл сонингаж, эрүүл сарвал төрсөн ч гэсэн үүмэн самуун дэгдэгч бүтлгүй нэгэн болно гэд гаргацсан. Тэгэхээр өдрүүдийн 20 царайтай үр хүүхэдтэй болж болохгүй 20 царай тогтсон өдөр гэд бүр ном дээр би гаргасан байхгүй. Тэрийг мэдхгүйгээс болоод биднээс ингэ маш эмгэлтэй байл очиод байгаа. Үрийн буян заяа гэдэгт тэрийг гаргаж ханийн тэнгэр гэдэг дээр нөгөө нэг бэрийн зүрх хатлаас буруу хүнтэйгээ ханилаад зүгээр зөрүүд өнгөрөх ёстой хүнтэйгээ ханилж суучаад ингэ амьдрах гээд байдаг. Бүр эрс өөрхөө дайсгансан хүнтэйгээ суучаад амьдрах гээд үзээд байдаг. Энэ манай бэрийн зүрх хатаа бүгдийг найран гаргацсан. Тэгхийн бол ингэ зовлон гэхэд хязгааргүй зовлон гэдлээ шүү. Тэгээ замын дундаас маш олон удаа сална, олон удаа бэлэвсрэх олон нөхрийн гар дамжих ийм аюултай учирч байгаа. Тэрэг би ханийн тэнгэр үрийн буян гэдэг лекцийг бүхэн өргөнд гаргаад тэгээд хурд хамтлаг маань хамтраад орж ирсэн. Тэгээд тэр бол ингээд битүү дүүрээд орч чадахгүй хүмүүс маш олон байсан л та. Тэгээд тэр ном нь одоо бас гараад сая энэ өнгөрсөн 7 хоногт номын баярт ороод ном маань бүгд дуусчлаа. Тэр ханийн тэнгэр үрийн буян 3 дахь хэвлээд гараад дууссан. За дараачаар нь тэр Хямар лунда гэдэг лекц ном гаргасан. Хямар 13 гэдэг. Тэр ном дээр Хямар яагаад дөрөжтэй? Хямар ганцхан эрэгтэй хүн дээр байд юм уу?
эмгтэй үнд хямар байдаг юм уу? Надаас ас ир эмгэлтгүй хямар л унда байга. Тэгээ хямар бат байвал яад. Хямар дөрөвдгөр ямар асуудал үүсдэг. Тэгээ хямарыг сэргээд ямар нууц өвдөс номууд байдгийг бүгдийг нь гаргаж тавьчихсан. Тэр одоо тэр хямарыг дөрөөдүүлдэг ямар шалтгаан байна. Ад донгийн хорлол, арх тамхины гимэргүй. Арх гэдэг зүйл чинь хүний хямарыг яаж хэтрүүлж хэрэглэх юм бол ноён утгатай альцсан байгаа шүү дээ. Та одоо тааруулаад ингээд хэрэглүүл жаргалам, тамтаггүй хэрэглүүл зовлон. Аманд орохдоо алтан шум бол амнаас гарахтаа арслан зам. Тааруулаад хэрэглүүл жаргал, хэтрүүлэх юм бол зовлон болчих. Бүх юм зов. Имийг хэтрүүлээд хэрэглүүл бас үхэн. Тааруулаад хэрэглүүл өвчнийг эдгэх хүчин чадал байна. Архийг зүгээр тааруулаад маш бага хэрэглэх юм бол хоолны шингэц дотоод галыг бадарах сайн. Хэтрүүлээл ингээл шилээр нуугаад хэрэглүүл тэр ингээм амьдралыг алдагдуулж зовлон болгож янз бүрийн гэмт хэрэггээл зовлонгийн далаар живүүлэх аюул бол энэ арх гэдэг ундаа бол байгаа. Тамхи гэдэг зүйл чинь бас өөр утгааны бузар амны тамхи биш үү? Одоо их бузартай очир хамт төрсэн тэнгэрүүдийг одоо зайлуулж байдаг. Бүтчин түүхэн их аюултай номон дээр бүгдийг гаргаад ийцсэн. Тэгээд энэ хямар гэдэг номон дээр бүх юмнууд орсон байдаг. За дараа нь зүүдний тухай ном гаргасан. Зүүдний тухай номыг гаргахад хайхад бол баруунд бол зүгээр зүүдний тайлал дээр л ажиллахаас зүүдэн дээр ажиллахаас зүүд яаж үүсдэг? Зүүдийг сайн зүүдийг яаж барьж авдیں۔ Зүүдний алийн шинжээнд авдیں۔ Одоо яг үүр шөнийн зүүдийг авах юм уу, шүн дундыг авдаг юм уу, дөнгөж унтаад эхэлж байгаа зүүд чинь тухайн өдрийнхөө бүх үйл явдлаа яриад дуустдаг. Үхлийн зүүд ямар зүүд вэ? Өвчний зүүд гэж юу вэ? Зүүдийг яаж тайлах юм? Зүүдний шинжээ гэж юу юм? Сайн зүүд нь ямар зүүд вэ? Муу зүүд гэж алигаа хэлэх. Одоо хүмүүс чинь ингээл үхлийн зүүд гэхээр одоо муу яран зүүд чинь тэмээ унж зүүдлэх, тэмээ зүүдэнд орох, шүд унжээнэ зүүдэл хүн болго мэддэг. Ойр доодноос нас барсан чимээ сонсогддог. Энээс гадна 20 30 төрлийн үхлийн зүүд байна. Энд чинь насанд барцад орох зүүд юм байна. Тэгээд нас эн чинь хэвийн одоо хүнд бол зүүдлэхдэггүй. Одоо өөртөө барцад насны бацард орж ирж танд асуудал болох гэж шүү. Таагүй юм болох гэж нэгдэж нохоо мохоонд хазагдж जैन. Өт торхоо зүүдэнд орч бузардж जैन. Идэ ундааны бузар болж जैन. Тэр одоо суурны амьмуудыг ухаж гаргаад сувраг нураагаад амьмуудыг ухаж гаргаж जैन. Улаан талд яваад улаан цэцэг төв зүүж जैन. Улаан ярих гартаа хийж байна. Хар дээл өмсөж जैन. Хизээч ирэхгүй хоол юмд явж जैन ч гэдэг юм уу. Өндөр уулан дээрс унжийн зүүд дандаа үхлийн муу яриг зөгнсөн өвчин барцад одоо гимтэж бэртэх ийм ёрлсон зүүднүүд. Энэ үхлийн шинжээний зүүд чинь 3 жил, 3 сар, 3 өдөр өмнөөс эхэлж болдог. Ёрно. 3 өдрийн өмнөөс ёр иглээд 3 өдрийн дараа хүж болно. 3 сарын өмнө ёр тэмдэг гараад бэртэж гимтэж болно. 3 жилийн өмнө шин тэмдэг илэрд 3 жилийн дараа янз бүрийн одоо барцад ороодог ийм тохиолдлууд байдаг. Энэ болгоныг гаргасан тэр номон дээр гаргаж тавьсан. Одоо тэгээд дараачаар нь тэр зүүд гэдэг дээр бол маш нарийн. Зүүд яаж үүсдэг? Зүүдний тэргүүний энд байхад юу болох вэ? Зүүдний одоо тэр сүнсэн бие зүрхний харалтай байхад юу зүүдлэх вэ? Бүгдийг нэрэн. Ийм ном Монголд анх удаа гарсан шүү дээ. Тэр энэ гол юм жүдши дотроос би олж ангаах уламжлалт ангаах дотроос энэ зүүдний яны өвчин тусна өвчний зүүд хүртэл биен дээр илэрж гарч ирж идэг юм байл. Тэгээ маш нарийн. Энэ маань ингээд бас гараад дуусчээд одоо ингээд дууссан байдаг. Дараахаар нь тэр лусын тухай номыг гаргасан. Лустай яаж харьцах юм? Лус гэдэг маань яадгийг. За тэгээд дараачаа нь чөтгөр шулан буюу энэ ад дон хий бод амьтдуудаас биднээс айхан чухал юм уу? Ухаархан чухал юм уу? Тэгээ энийг ухаарч ойлгосноор энэ бидний сэтгэл санаа урган өөрчлөгдөж их гаж юм дурлаж гаж зан ааштай ууртаа төгшөн болж сэтгц рүү энэ ад дон гэдэг бол ерөөсөө хүний сэтгцийг эвдэж орж ирдэг юм. Тэгээд энийг хорлогцсныг шинждэг нь яг энэ хүн юу сонирхож байна, юу хийж байгаагаар нь энэ бол ийм донгийн хорол болсон гэдэг шүүн шинжиж болно. За өөртөө нэг ганц хоёр жоохон их 30 минут яриад ийм донгийн хорол бол шүүн шинжиж болно. Тэгээд энд ингээд хүн ад донд бол заавал сүнс нөө сүлдэх юмар дөрөөцсөн уруу дөрөө явж байгаа юм ядарсан хүн хорлогддог гэж ойлгоод энэ тийм биш. Цэвэр цэмцгэр үнэн үхтэй зүс царай сайтай библ дээр хөгжил сайтай хүний хорлдог дом байна. Дуучин, бүжигчин, жүжигчин, яруу найрчиг хорлдог дом байна. Зөвхөн лам хүнийг хорлдог дом байна. Их сонин. Манайх нэг жишээ хэлэхэд одоо сүнсэнд дарууллаа гэж хүмүүс их надаас асуудаг. Өөрөөс хүмүүсээс би босч чадахгүй ингээд зүүдэн дундаа даруулаад наадыг дээрээс дараад байсан ингээд энэ өөрөө дарагч дон гэж тусдаа донгийн хорлол байдаг. Энийг унтж байгаа хүнийг зүүдэнд дарж ингээд багал зүрийн боогоод ингээд босч чадахгүй тийм байдалд оруулдаг дарагч дон гэж байдаг. Энэ бол сүнс биш донгийн хорлол байна. Одоо ганц модны донд одоо
байдаг одоо хаван гэдэг дом байдаг. Биднээс нэгхэн одоо хөдөө гадаа явж ганцхан мод байдаг шүү дээ. Бүр солонгодог хадаг мадаг үйцэн хүмүүс шүтээд байдаг. Гэхдээ ямар учиртай тэн дээр ч хавангийн дон гэдэг дом байдаг. Тэр модыг хуугалж моголох юм бол хавдар одоо хаван болж нүдүүд нь бүлцээж хавдаж өгдөг. Тэр нэг ганц модны дэргэд оршдог дом байдаг. Тийм учиртай учир нь. Тэгээ донгууд ч орших газар, улаан шороо мороотой газар бол альбингийн орших газар. Тэр газар хөдөө гадаа унтаж хөвтөж болдгоо. Шууд альбингийн хоролд ордог. Тэр газар орныг сонь. Овоо мовонд бол савдгууд орсон. Удган модонд бол тэр ганц одоо хаван дон гэдэг дон байдаг. Тэгээд дон дотор чинь өрт төлөөсний дон гэж байна. Хүнийг одоо 8 хийх хүслийн бадруулаад арилжаа 8 хийх юм бол би одоо яг гой болчих гээд төрүүлээд тэгэд яг аимшигтай урд насантаа өрт төлөөстэй байгаа юмтай яг учруулчихдаг. Тэг гарцаагүй алдагдаад оруулаад хоос уруулаад бүр ингээд дуусгадаг тийм муу ёрын дон байна. Ножид гэдэг дон байна. Согтууруулагч дон гэдэг одоо архины дон. Ямар хүнийг хорлох вэ? Дуучин, бүжигчин, жүжигчин, яруу найрагч шүн унтуулахгүй дуу бүжиг одоо янз бүрийн завхаа зайд явдруу орвол мөрөдө тоглоом тэгээ зодоонуудад дурлуулад бие биений одоо нүд мүдэ ингээд тис цөхөд тэгээ би нэг амигч авах аюултай тэгж хорлдог тийм уяаны дом байна. Лам хүний эд эдэнд одоо оршоод тэгээд янз бүрийн юм муутгаж янз бүрийн ном буйнгаас холдуулдаг тийм донгууд ч бас байдаг. Дон гэдэг бол одоо үндсэн 21 дом байна. Тэгээд энэ маань үржээд 1080 дом болж хувирдаг. Ер нь голлоод жилийн 365 хоног бүгдийг хорлдог. 404 дон өвчнөөс гаралтай хийшараа бадганыг үүсгэх дом байна. Одоо янз бүрийн хормон донд оруулдаг эмиг их муу мам гэдэг дом бол янз бүрийн бэлэвсэн эмхтэй шүглээд тэгээд эр татаархуул янз бүрийн бэлгийн замын өвчнийг үүсгэх дон ч ерөөсөө мам гэдэг донгоос үүсэлтэй. Ийм донгийн дээг бүх шалтгаан гараад ад донгийн орлог буцаах гэдэг номыг гаргаад энэ маань сая ингээд 3 дахь хэвлэл бүрийхээр дуслаа. За дараачаар нь үхлийн дараах нууц зөв бардад тойдлогод номыг гаргалаа. Тэгээ үхэл зуурдаач гэтэл сайн зайн төрхүү гэд. Энэ хамгийн чухал ном байхгүй. Яагаад хамгийн үхэхгүй мөнх амьдрах байдгаал гэж ерөөсөй байхгүй. Бүгд үхэж үгүй болно. Одоо 30 жилийн дараа юу 60 жилийн дараа юу 10 жил үү нэг сарын дараа юу те хизэж хүн чи ихийн ураг дотроо үхэж болдог ургаа ихээс дөнгөж мэдлээд үхэж болдог эдэр залуугаараач үхэж болно ээж аваасаа төрүүлээж эндэж болдог заавал одоо 80 90 нас болоод үхнэ гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр энэ үхлийн тухай их сонирхолтой. Үхэл гэж яг юу гэлтэй яаж явагддیں۔ Хүн үхлээс айд юм уу? Нэг чинь хүнээс асуух үхлээс чи айн нөхөр хүн болгол айн штэ. Яагаад тэгэхээр би ганцаараа явна. Би яг үхүйдээ өвдөх үү, маш өвдөл мэдэрх үү. Би юу юутай учрах бол яах бол ийх бол ч маш айц төгшөртэй. Мэдхгүй юм болгоноос хүн чи айж дайс хинжээдэг. Уншаад ойлгочих юм бол чи айх юм ерөөсөө байхгүй. Чи сүнс төрлөө аваад бие зөгцийг орхиол дараагийн төрлөө шилжил явна. Тэгээ энийг ойлгоо мэдчихэл юм бол бид үхлээ өдөрдөх боломжтой болчих та. Үхлийн зуурдын төрөл дээр очих юм бол энэ бард тойдол буюу тонилдог олон аргууд байл л дээ. Зүүгээд гítэлдэг арга бий, хүртдэг арга байна. Энэ болохоор хамгийн агуу нь болохоор бардаа тойдол гэдэг нь бол сонсоод уншаад гítэлдэг. Энэ өөрөө энтхэгийн маш том багш одоо лом бадамжны өгшийн төвдийн шавнартай зохиосон одоо хэлж өгсөн ном. Тэгээд эн чинь сүүлд одоо нуусан байсан агуу дотроос дэрдэн гармаалан гэдэг лам бол олж анх дэлгэрүүлсэн ийм учиртай. Тэгээ бард тойлог монголчууд бол бүр 17 дугаар зууны үеэс эхлээд энийг чи бүр орчуулад бүр монгол хэлний хэрэглээ сурч монголчууд маш ихээр уншдаг. Хуучин монголоор нь төвдөр нь уншаад гарын авлага болгоод хэрэгжилж исэн юм ном. Тэгээ энэ дотор ч зураг чимэглэлтэйгээ үхлийн бурхтуудаа дагнцтайгаа. Тэгээ бард тойддаг юм өмнө нь бол зөндөө гарч ирсэн билээ. Гэхдээ бол янз бүрийн яхаа бурхтууд нэгэ дутуу зарим нэг юм жоох өөр дутуу гарч ирсэн юм байна. Тэгээ багш нартаа номын багш нартайгаа би нэгдлээд бүрийн ихээр бүх бурхтуудын бүрэн зохиц болгоод тэгээд энэ дээр ганцхан бас буддийн талаа гэлтгүй мэдээж энэ дээр бурхны шинэ бард тойдол бүрийн ихээр гарсан гадна шинжлэх ухаанд бүхлийг юу гэж үзтээ. Клиник үхэлд орсон хүмүүс юу гэж ярьсан. Тэр яриа нь буддийн шашны одоо бард тойдлын үхлийн тухай ойлголттой нийцж байгаа юм уу, таарч байгаа юм уу? За бусад шашинд юу гэж үзэж байна? Үхлийн дараах амьдралыг одоо Иесус тийм үү? Одоо жүүдүүд шашин буюу еврей шашинд юу гэж үзэж байна? Мөн одоо Египтийн одоо шашинд юу гэж үзэж байна? Одоо лалын одоо шашинд юу, корон сударт юу гэж үзсэн байдаг. Маш сонирхолтой бас гарсан байна. Тэр их сонин юм байна. Тэгэхдээ яг буддийн шашинд гарсан шиг одоо манай бард тойдолд ингэж бүр асар наривчилж гаргасан тийм шашин байдаггүй юм. Байхгүй. Хамгийн дэлгэрэнгүй гаргаж байгаа нь буддийн шашин. Тэнд бард тойдол гарсан. Тэгээ гол нь
энэ дээр нэг барууны эрдэмтэд шинжилгээ судалгаа хийгээд хүнийг харанхуй ингээд нүхэнд хийгээд маш олон одоо хоногоор байлгасан байна. Тэгээд юу мэдэрсэн, юу үтсэн гэж асуухад бол аимшигтай амьтад харагдсан ийм үзэгдлээ гэж. Клиник хөлд орсон хүмүүсүүд асуухад бол хар хонглоор явсан, тод гэрэл харсан гэдэг нь буддийн шний нэг бар тоодол дээр гарч байгаа харанхуу нүх мөхөөр хар хонгол монголоор бүгд яг таардаг. Тэгэхээр яг буддийн шний энэ бар тоодол үглийн дараах ном нь одоо шинжлэх ухаантай нийлдэг. Тэгээд одоо дэлхийн нийтээр энэ хүлэмжшөөрч ингэ судлаад англи хэл дээрч гарсан, орос хэл дээрч гарсан ингэ судлаад явж байгаа. Тэгээ энийг яг анхлан бас бусад шашинтай харьцуулж ингэж анх удаас гаргаад энэ ном маань бас сая номын баяраар дууслаа. За дараачаар нь тэр олон номнуудыг эмгэгч гаргасан. Тэгээ одоо энэ номнууд дахиад бүгдийг дахиад хэвлэх бодолтой байгаа. Тэгээ одоо шинээр нэг сайхан номыг гаргаж энэ өмнө нь гаргасан. Энэ болохоор үлгэрт ламирм гэж ном байна. Тэгэхээр биднээс нөө бурхан шашныг үндснээс нь эхлээл ойлгох хэрэгтэй. Нүгэл гэж юу юм, буян гэж юу, үлийн үр гэж юу юм. Тэгэхээр нүгэл хийвэл ямар аюул учиртай, буян хийхээр ямар өдөө үлийн үр гэж юу юм. Үлийн үрийг ухаарснараа ямар ухаарлыг биднээс авах юм. Энийг бол бодмөрийн зэрэг номыг бол богдсон хов гаргасан байна. Одоо яг хүний одоо ухааны хэмжээ нь их бага дунд төрлөختөн гэж байгаа. Тэгээд одоо Америклан орших төр нууц тарины ёсыг хүртэл ингээ гаргасан цогц ном байна. Богдломоос өмнө судар тарин тусдаа байсан байна. Тэгээ энэ дээр нь бол Жовжи Балдан ачвал бодмөрийн зул гэдэг номыг гаргаж ирсэн. Үүнийг шинтгэн найруулад манай богдсон хов болохоор яг бодмөрийн зэрэг гэдэг одоо судар тарин хосолсон бурхны шинэ хамгийн гол гарын авлага гол одоо дээд номыг гаргасан. Тэгэхээр одоо бусад шашин болгонд ч нэг гол гарын авлага иш онлуулсан ном ба шүү дээ. Одоо Иесус гэж Библи гэж шинэ гэрээ гэж байж лэн. Одоо Коран судар гэж байж лэн. Гэтэл буддизмны одоо гол онлын ном бол ламирн буюу бодмөрийн зэрэг ном байдаг. Тэр номыг шууд хүн ингээд аваад уншаад ойлгоход бэрхтээ. Утга гүнзгий үгэн нарийн. Тэгэхээр заавал лам багшаар хөтлүүлж яж ингэж ойлгох учиртай. Тэгэхээр ингээд эхлээд тэр номыг унших юм ингээд тэр номонд дурлуулдаг ном нь бол үлгэрт ламирн гэдэг ном байна л да. Үлгэрээр бодмөр зэрэг номлож байна. Одоо бүгд үлгэрээр. За энэ номдод жишээлх юм эрдэнэт хүний биеийг олж төрөх маш ховор юм а үлгэрлэл байсан. Гадаад далаа байна. Тэр гадаад далаа ёроол цохор яст мэлхий хөвтөж байна. Мянган жилдээ нэг л удаа далаа мандал дээр толгоогоор буцаад мянган жил далаа ёроол хөвтдөг. Гэтэ далаа мандал дээр дундаа нүхтэ алтан буулга мод хөвж байна. Нэг ширхэг. Тэгэд хүний төрлийг олох нь тэр мянган жилд далаа дээр мандал нэг л гарч ирдэг сохор яст мэлхий гарч ирээд дундаа нүхтэ алтан буулга модны завсар толгоо нь орж таарах гэж. Ямар ч боломжгүй. Энэ яавал боломжтой гэхээр яст мэлхий сохор биш байгаад мянган жилдээ нэг удаа биш өдөр болгон далаа манд дээр гардаг байгаад тэр дундаа нүхтэ алтан буулга нэг биш хэдэн мянга түн байх юм бол боломжтой гэж. Гэтэл мод нэг сахар яст мэлхий сохор бөгөөд мянган жилдээ нэг л удаа гарч ирдэг. Яг энэ лугаад л одоо эрдэнэт хүний төрлийг олох нь ховор хөр хүмүүст ямар ховор юм бэ гэдэг шууд ойлгогдож байгаа. Яг энэ мэтээр үлгэрлээд явчихж байгаа. Энэ номыг шинжлэн найруулад багш надад гаргах гэж байгаа. Тэгээ энүүгээр ямар ч үн төлбөргүй лекцийг одоо хүргэн одоо ингээд бүх юм одоо үнэтэй байхгүй нэг үлгэр ямар ч үн төлбөргүйгээр сайхан номондоо суугаад ингээд номыг сонсох боломжтой энэ лекцийг бас удахгүй хүргэх гэж төлөвлөж байна тийм. Яг тов нь бол гараагүй. Тов нараагаа тийм. Одоо таныг бурхан шашин те одоо бурхан урлаач гээл тэгдэг те. Тэгээ энэ чиглэл рүү ороход таныг зааж чиглүүлсэн багш ямар хүн байна те. Одоо багшийнхаа та онцлох одоо бүтээл байвал тэндээс нь дуртай тэрвэл юу байна? Би олон их мундаг багштай уулзсан цаацтай хүн л дээ. Бүр жоохон бага бахтаа бол миний багш бол одоо аав маань байлаа. Одоо бага бахтал Чингис хаан зурдаг, морь зурдаг, их оронч үзэлтэй, их үнцэрхэг үзэлтэй хүн байлаа. Бага бахтал дандаа эртний Чингис хааны түүх үлгэр тэгээ монголоороо бахархах тухай дандаа тийм үлгэр номоор хүмүүжүүлсэн. Тэгээ монгол дээлээ дандаа өмсдөг. Аавд бол өөр энгийн хувц байдаг. Зөвхөн дээл өмсдөг. Тэгээ дээлийн ээж маань их гоё дээл ойдог. Тэгэхээр зум бол дан дээл, хавар намрын хүнтэй дээл, өвөл бол хурган дээл ойж өгдөг. Тэгээ аав маань дээлээ их гоё өмсдөг. Тэгээ ном их уншдаг. Одоо манай би чи Дэнжи мянгад гэр оролдог гэсэн. Тэгэхэд байшинд байхад нэг тал нь битүү номын сан. Тэгээ асар их номтой бүгдийг уншсан. Тэгээд одоо сургууль юм ямар нэгэн үзэсгэлэн гаргаад ингээ гавья байгуулах юм бол номоор шагнадаг дандаа нэг номоор шагныг. Тэгээ жоохон бахтаа ингээ аавыгаа хараад
Одоо ер нь бол миний анхны багш бол аав маань. Одоо Монгол хүн гэдэг чинь дээлэх гоё хүмүүс тийм байна. Чингис хаанынхаа түүхээ мэддэм байна. Ингээд дандаа номонд их дуртай ийм гоё байд. Тэгээ аав шиг л хүн болоо гэж би босч хамгийн анхны багш бол аав. Тэгээ аавынхаа зураг зурхын дугаар агаал зурдаг. Тэгээ дараа чинь Монголын хүүхдийн ордны одоо уран зургийн дугуйл Батбаяр гэдэг жалаар Батбаяр гэдэг алдартай каллиграф буюу биерийн бичиг гэдэг юм монголоор биерээр шууд монгол бичгээр дүрстэй ингэж гоё уран бичдгийг анхлан дэлгэрүүлж байсан. Хоёр мөн хүн байсан л да. Бат төмөр гэдэг одоо бурхан болсон бас их уран бичлэгийн мастер байсан. Тэгээ Батбаяр багшийнхаа доор би бол 5 жил хүүхдийн орнд сурж яг хүүхдийн авьяасын маань маш хөгжүүлж өгсөн. Би нөгөө их хацтай ааваасаа бас нөгөө зургийн авьяасыг аваад төрсөн. Тэгэхэд Батбаярагч маань бидний зургийн авьяас хөгжөөс маш олон бие даасан үзэсгэлэн гаргаж ирсэн. Одоо 5 6 хүүхэд байхдаа биш 5 6 үзэсгэлэн гаргасан. Нэг үзэсгэлэн гарах 50-аас 60 зураг зурх хэвээр том одоо ватмны хэмжээтэй. Тэгээд тэр үзэсгэлэн гараад одоо бага байхдаа Чингис хааны 92 загал, тэгэл Жангар Гисэржиг Жангар тэгэл амтны тухай, тэгэл эртний баатаруудын тухай үзэсгэлэн гаргаад багш маань маш их хөгжиж дэмжиж өгсөн. Одоо ч багштайгаа би холбоотой байдаг. Тэгээ багш хүн ямар байдаг гэдэг би багшаас нэг ч удаа загинж хараал үг хэлж байгаагүй. Дандаа ухааруулсан маягаар ярьдаг. Одоо жинхэнэ багш хүн гэдэг бол би бол одоо бага байхад бол тэр зургийн Батбаяр шиг багшаараа төсөөлж боддог байсан. Тэгээд цаашлаад одоо урлагийн сургуулийн дээд сургуульд ороход яг одоо миний асаа донжил одоо цанаа мэд Бурханчлав Пүрбат гэмээр агуу багш манайх одоо урлах ухааны сургуулаа үүсгэн байгуулж ийла. Тэгээ энд нь хамгийн анхны оюутан болж орох аз завшаан төхөөгод багштай шав болж орж яг энэ бурхан зургийн одоо буддийн шашин лөө бурханы шашин лөө болж орж энэ бурхан зургийн эрдэмийнхүүд энэ бурханч багшаасаа би одоо энэ өвлж авч 7 жил багшийнхаа дор чанд хатуудыг лэмдор энд бол яг жинхэнэ зураас татлаг болгон үнцэнтэй учир утгатай юм байна. Үн гэдэг маань өөрөө учир бэлэгдэлтэй юм байна. А бурхныг зурн бүтээн гэдэг бол тэг гортог тгийг тэг гэж их нарийн юм байдаг юм байна. Зүгээр хүссэн хүнгээ бурхныг зурчдаг юм байна. Эхлээд тэгээ үзэж ганцхан бурхны нэг нүд гэж ярихгүй л дээ. Одоо хүндэтгэлийн хэлээр ярьж мэлми, нүдийг мэлми, одоо чихийг бол сонор, одоо толгойг бол тэргүүн, тэгээ биений хүтэн биеийг бол лагшин, тэгээ гарыг бол мутар гэл ингээ эннээс эхлээл. Тэг гантхан мэлмиг ингээл зурж сурахын тулд хичнээн сар тгийн татаал зурдаг. Тэгэл болдгоо дахин зурсараа дараа нь тэггүйгээр тэр бурхны мэлмиг зарж сурах. Охин тэнгэрийн мэлми ямар байдیں۔ Төгс жаргал агштай бурхтуудын мэлми ямар байдیں۔ Тушгин бурхтын мэлмиг ямар тэг хэмжээтэй байдیں۔ Бүгдийг наагаас нь зураал тгийн татаал зураал дахин зураал. Тэгэл одоо зураас татлаг руу орол биднүүсийн одоо зурж байгаа зурс удам модны навчин зурлаг, төмөр утсан зурлаг, одоо хувхаа түлэнхий зурлах ч гэдэг юм уу зураас болгон өөрөө учир холбогдолтой байдаг. Зөвхөн зураасаар альва нэг юмны мөн чанарыг гаргаж хатуу зөөлөн шингэн хөнгөн одоо үүл усны шингэн чанарыг зураасаар л гаргаж болно. Ямар ч өнгө бодоггүйгээр тэр хэмжээнд ингэж заалгаж яасан. Өнгө гэдэг маань өөрөө ямар учир утгатай юм бэ те. Одоо өнгө хідэн өнгө холилдвол хэртэж муухай өнгө болдیں۔ Өнгө хоорондоо холилдож ямар сайхан өнгө гардیں۔ Ээж өнгө гэж ямар, эцэг өнгө гэж ямар өнгө байдیں۔ Төшмөл өнгө гэж ямар өнгө байдیں۔ Хулгайч өнгө гэж ямар өнгө байдیں۔ Өнгө болгон цаанаа гүн утгыг агуулж яд юм байна. Өнгөө өөрөө найруулаад тэгэл тэлвэрэ бурхнаа зурах тэлвэрээ өөрөө татаал биерээ хийгээл тэгэл бурхны зурж сурахын наана бурхныхаа нэг одоо ламирн бодмөрийн зэрэг одоо тэгэл нууц тарны ном ямар учиртай бурхтуудаа бэлгэлэл утгах юм бэ? Энэ бурхт чинь ямар учиртай? Яагаад бурхтыг зурж алдаршуулад байгаа юм? Зүгээр яагаад ингийн хүнийг зураад энэ бурхан гэдэг чинь яагаад үн хүндтэй гайхамшигтай. Тэр чинь гэгэрсэн бодгалсууд байдаг. Иглж ирэн хүн байжгаад өөрийн бүх хорт муу нисванс буюу муу сэтгэлээ ялан дийлээд хумхийн тоосны төдийч муу сэтгэл байхгүй болцохоор тэр чинь ингээд гэгэрд бурхан болчих. Ямар арга замлаар энэ хүн бурхан болов тэгээ номлолуудаа гаргачихж байна. Одоо бурхан багш яаж гийгэр хааны хүн ханхуу ээжгаад тэр тансаг амьдралаасаа татгалзаж зовлонтой амьдрал өнөөж зовлонгийн одоо үннийг хайж мөн чанарыг хайж өөрөө гийгэрсэн байдаг. Тэгээ өөрөө маш олон сургаал номлолоо гаргасан. Тэгэд энийг дүрнд байж энэ дүрийг хараад энэ бурхан багш шиг одоо замналаар замны өөрийнхөө мөн сэтгэл мөн таягдж багаар нь хаяа гэсэн л одоо хүсэл эрмэлзэл бодлогын хүнд тэр бурхныг шүтэж ш. Түүнээс биш зүгээр л энэ бурхан дахил өргөд би баяжээ би сайн сайхан бай гэж болохгүй. Ямар энэ бол мухар сүсэг болчихно. Тэгэл баян намсраа бурхныг зурхад чинь л эд баялагын тэнгэр гонгор баян намсраа гэж байж гэн. Тэг чи нэг өглөгийг оргилд тултал өгч чадах юм бол эдийн тэнгэр болоод хувирчиж байдаг. Тэгэхээр бид нүс өглөгийг маш сайн өгöd байх юм бол яг ийм эдийн тэнгэр лугаад л буян шиг чуулах юм байна. Утга учирыг ойлгож аваад л. Тэгээ бурхтуудыг зурж аваа. Тэгээд энэ
донжила бурханч багштайгаа уулзсан би өөр маш их ад завшаан гэж боддог. Тэгээд энэ багшийнхаа доор амьдралын ухаанд суралцлаа. Бурхны одоо урлалт суралцлаа. Одоо бүх нарийн одоо энэ бурхан гэдэг бурхнаас гадна бурхны сургаал. Тэг үннээсээ гадна бас манай бурханч багшийн гэргийг гэр бүлийн хүнийг хийм гэдэг одоо миний багш байдаг. Солонгос хүнэлтэй. Мөн давхар биднээс бурхны сургаал, уран зураг бүх нарийн юмлыг бас одоо зааж сургаж исэн. Одоо ч багштайгаа холбоотой байдаг. Биднээс жоохон байхад яг энэ одоо ерөөсө биднээс чинь жоохон байхдаа зүгээр л ингээд сурчгүй багшигаа гэрт байгаад амьдраад багшигаа хүүхдийн хувцсыг нугааж өгөө гэр орнын цэвэрлээд хоолунд хийгээд одоо манай шав төвдөө сургалт гэдвэл тийм байдаг л да. Багшаа ихлэ шүтдэг. Багшаа бурхан мэд шүтэж одоо бүх гэр орны ажлыг хийж өгöd тусалж ийж тэгжиж эрдэнэ тогтдог. Одоо би юм адил тэгжил одоо ном чэйжлэх тэр одоо төвд үсэг сурахын хажуугаар багшигаа гэр оронд байж тусалж одоо ингэж ийсэн. Тэгжээж нэг багшийнхаа эрдмийн талаас нь хардаг. Одоо багшийн гэргийн одоо солонгос хүн ч гэсэн Монгол одоо хүнээс илүүтэйгээр Монголын төлөө асар их ажлыг хийсэн байдаг. Тэгэхээр одоо хүртэл одоо ингээл агалгийн хэд дээр Ким багш маань ингээд номын дэлгэрүүлээ багшийн үйл хэргийг бол өргөжлүүлэл явж ил байна. Асар одоо мэдлэг оюун ухаантай мундаг хүн байна. Тэгэхээр хацтайгаар би одоо энэ бурханч багштайгаа учран золгосон байдаг. Тэгээ биднээсийг одоо бурхан урлал, тэгээ бурхны шашинтай болох энэ бүх одоо энэ хүн ухаанзя гэдэг бурхан урлаач хүн төлөвшөд одоо энэ багшийн маань одоо олон багш нарын хувийн нэмэр орсон байдаг. Тэгээ үн нэрийн дурдаг одоо Зэхт наамлын уран цэрмаа гэдэг багш бас байдаг. Зэхт наамлыг сурсан. Одоо өөр одоо зурхаан, өөр лам олон багш нар би бас хамаагүй нэрийн нэж болдоггүй. Дийн гайхамшигтай багш нарын ач буйнаар одоо өдийтэй явж байгаа буян заяамаа гэж би багш нарыгаа мөнхөд одоо өглөө болгон багш нартай тахил өргөж ачийн дурдж байдаг л да. Тэг өнөөдрийн зочноор Ухаан Заяа багш маань байлаа. Үзэгч та бүхэндээ баярлалаа.